За өглөөний мэнд. За өнөөдрийн лекц 3-ын сэдв нэлээд чухал сэдв байгаа. Тий, ер нь бол Монголын эргэн тойрон философи 3. За Төв Азийн философи. Тий. За Төв Азийн философи бол одоо ер нь нэлээд их одоо бид нартай газрын зураг бие тавьсан байгаа. Маш их одоо ойрхон ирж байгаа. Тий. Тэндээс бид нар руу юу ирсэн? Ямар ойлголтууд ирсэн? Гол нь философийн тий одоо түүхийн лекц бол биш. Хэл судлалын лекц биш. Гэхдээ ямар нэг байдлаар нөгөө философийн тулд заавал тэдний нэг өнгөрсөн лөө орох, заавал тэдний хэрэгэлдэг үгүүдийг ойлгож тайлбарж явахгүй бол философч өөрөө нөгөө хэлээр дамжиж явдаг учраас үгээр дамжиж явдаг. Ухагтхуунаар түрүүчийн лекцэн дээр ясан нөгөө тодорхойлолт definition нөгөөх нь нөгөө концепт ухагтхуун гэсэн хоёр том ойлголт байгаа. Тэгээ тэрүүгээр дандаа явдаг учраас заавал тэр арт түмний хэлтэй бүх одоо юунуудтай ойлголтуудтай бас танилцахгүй болохоор болчихдээ. Тий. За өнөөдрийн 3 дахь лекц бол эхний одоо нэг багц тийм үү? Перс, хоризм, Төв Аз гэсэн 3 арт түмний философийн түүхийг ярьсан ийм багц нэгийн одоо сүүлчийн лекц. Тэгээ дараагийн 4 дахь лекцээс бол багц 2 эхэлнэ. За Төв Аз ярина гэдэг бол бид нар казахыг нэлээд ярихаас өөр арга байхгүй. За мэдээж одоо баян үлгийн арттан бол өөрсдөө бол казах гэж нэрлүүлээд казак гэд нэрлүүлээд байдаг. Цаашаага Казахстан руу очихоор казах болоод байдаг. Гэхдээ эдгээр бас дотроо жоохон тийм ялгаа үүсгдэг. За тэр бол бидэрт нэг чухал биш. За энэ газрын зургаар одоо харъя. Одоо өнөөдрийн одоо Ирак, Иран, дээр үеийн одоо Перс. Энэ Перс нутгийн лекцийг бид нар эхний лекц байсан. Дараа нь хоризмаас бидэрт юу ирсэн? Эдний философи юу байсан бэ гэсэн хоризм нэлээ ярьсан. Одоо өнөөдөр Төв Аз буюу Казахстантай холбоотой ийшээгээ жоохон уугар руу орсон ийм баруун болон баруун урд зүгээс философийн ямар ойлголтууд ирсэн бэ гэсэн ийм одоо лекц. Одоо өнөөдрийн гол сэдэв. За хоризм ба дайнууд, за төрийн уналт, за үнний тэмцэл 3 том асуудал бол Төв Аз үүсхийн өмнө хоризм нурж унах үед ийм 3 том асуудал гарч ирсэн. Тий. За тэр үед шашнуудын маш их зөрчил явагдсан. Нөгөө буддын шашин, исламын шашин, нөгөө манигийн шашин том шашнууд хоорондоо зөрчилдсөн. Энэ их зөрчлийн үед хойноос янз бүрийн одоо нүүдэлчин, янз бүрийн арт түмнүүд торгоны замыг бас эзлэх гэсэн үнэтэй одоо том хотуудыг эзэлж эд баялагтай болох гэсэн ийм зөрчлүүд хойноос урдаас исламын шашны төрөмгийлэл ирээд ингээ хоризм бол ерөнхийдөө урд хойд талаасаа ингээд хайчлалтанд орсон. За тэгээд тэнд бол том дайнууд явагдсан. Сайхан хотууд сүнсэн. Тийм. За Перс урд унаад ислам эзэлчихсэн. Багдад унчихсан. Маш их хэцүү байсан тэр үед. Тэр үед бол дэлхий одоо 12-оос 14-р зууны үед бол тэр хэсэгт Перс, Төв Аз, хоризм хэсэгт бол зүгээр л ийм л байсан. Хаадууд унаад, дайнууд болоод л ерөөсөө өчнөөн юм болж исэн. За ийм үед Төв Аз гэдэг шинэ одоо ойлголт гарч ирэх зайлшгүй нөхцөл бүрдэж байгаа байхгүй юу? Яг л тэр их соёлтой, тэр их мундаг арт түмнүүд чинь одоо тэгэл тэсэж үлдэн шүү дээ. Нүүдэлчин, малчин янз бүрийн одоо арт түмнүүд чинь бол цөөхнөрөө байдаг учраас устдал устдаал шинээр үсэл ингээд явдаг. Том түүхтэй арт түмнүүд чинь ямар нэг байдлаар цааш үргэлжилдэг. Ер нь нэг устдаж болдгоо ерөнхийдөө нордог. Тэгээ буцаад босдог. Тэр буцаж босч байгаа ренессанс гэж нэрлэдэг шүү дээ. За бид нар бол дахин сэргэлт гэж орчуулад байдаг. Сэргэн мандал гэж орчуулад байдаг. Тэр чинь юунд гэхээр хэдий сэргэн мандалт, хэдий дахин сэргэлт, хэдий ренессанс болдог байвал том түүхүүд унаад дахин босож ирэхийг сэргэн мандалт гэдэг байгаа шүү дээ.
За ингээд хоризм төгсгөл болоод Төв Аз үүсгэж явах ийм нөхцөл байдал хэдийд үүссэн бэ гэхээр бас нэг одоо монгол хэлээр бол таатай нөхцөл байдал хэдийд үүссэн гэхээр Ибн Халдун болон Тамирлан хоёр уулзснаар энэ хоризмын асуудал төгсгөл болж одоо цоо шинээр Төв Аз эхлэх болж байгаа байхгүй. За ингээд тэндээс хойш Төв Азаас хойш бол бид нар бараг Тамирлан хааны нутгаа. За бид нар бол Доглон төмөр гэж нэрлэдэг. За Оросууд хойдлынхан болохоор Тимур гэж нэрлэдэг байдаг. За эдгээр өөрсдөө бол Тамир. Тэгэхээр Тамир, Тимур, төмөр гэдэг маань нэг л ойлголт явж байгаа. Тэгэхээр бид нар Тамирын гол гэдэг бол төмрийн гол. За ингээд Төв Азийн дотоод зөрчил тусгаар ийм орнууд, хотууд ингээд үүсэж эхэлсэн. Дотроо одоо яасан? Ингээд салаад за одоо хоризм гэхэ болий, Перс гэхэ болий, Исламын орн гэхэ болий ерөөсөө одоо тусдаа хотуудаа дагсан ард түмнүүд улс болоод тусгаар болоод явцгаая. За ийм одоо цоошин нөхцөл байдал үүссэн. За 1400 онд уулзсан Ибн Халдун гэдэг одоо философч Багдад болон тэр урдаас одоо гарч ирсэн ерөнхийдөө уртлын исламын талын философч. Ислам философч. Ерөнхийдөө Перс хоризмын биш ислам талаас. За Перс хоризм талынх нь бол нөгөө Ибн Сина, Аль-Фараби явж байгаа шүү дээ. Аль-Бруни явж байгаа. За энэ Ибн Халдун бол урдаас ирсэн. Зөвхөн яг төрсөн нутаг нь бол Түнис гэдэг. Тэгээ Түнисийн нийслэлд Түнезин гэдэг тэнд бол хөшөөн байдаг. За Ибн Халдуныг бол исламын ертөнц Төв Азийн хаан руу явуулсан. Хоризм норж унаад Төв Аз ер нь жоохон ууртай ирсэн. Та нар биднийг одоо балалсан. Бидний сайн сайхан хотуудыг та нар устгасан. Исламын одоо дайн болвол биднийг одоо балалсан. Одоо та нараас ороо авна гэд Сир Дамаскусын тэнд Тамир хаан, Төмөр хаан цэрэгтэйг очсон. Төв Азийн мундаг том цэрэг айрам очсон. За ингээд исламын ертөнц айгаад за эдгээр ирэх юм бол манай исламын ертөнц ерөөсө дуусах юм байна. Тэгээд Ибн Халдуныг явуулсан. За чи философч чи одоо философийн тэр айхтар сүрхий ухаанаа одоо бидэрт зарцуулж исламын ертөнцийг аврахгүй бол Төмөр хаан бидрийг одоо устгана. Аргагүй шүү дээ. Бид нар тадрыг дэндүүлсэн юм чи. За ингээд Төмөр хаантай Ибн Халдун уулзаад энэ хоёрын яриа сүүлд түүхэнд үлдсэн. Энэ хоёр юу ярьсан бол интернет рүү орсон би нэлээ англи дээр текстүүд нэлээд байлаа. Юуны тухай ярьсан. Цаашид ер нь яах вэ гэсэн бараг л геополитик юм ярьж байгаа байхгүй. Ард түмнүүд шашны асуудал. Тэгээ Төв Азийг орхиоч. Би одоо Төв Азтай амар амгалан байж баталгаа байна уу? Тэрийг гаргах. Тэгэхгүй бол бид нар одоо Дамаск руу орлоо. Дамаскыг эзэллээ. Тэгээд Ибн Халдунтай уулзаад философч тэр үед Ибн Халдун нэлээ настай байсан. Залуу баатар настай философчтой уулзаад тэгээд ерөнхийдөө хүндэтгээд за тэгвэл бид нар одоо буцлаа. Тэгээд Доглон төмөр буюу Тамирлан Төмөр хаан буцсан. За тэгээд буцаад тэрнээс хойш бол Тимуридийн үе эхэлсэн. Төмөр хаан, Тамир хаан, Тимуруудын одоо канат гэдэг шүү дээ. Хаан тулс бол эхлээд Төв Аз бол одоо жоохон амарч дайн зогсож 1400 оноос хойш бол Тимуридийн үе эхэлж нэг гайгүй болж байгаа байхгүй юу? Тэр нэг жоохон инх тайван ирж байгаа байхгүй юу? Амар амгалан ирж байгаа байхгүй нөгөө одоо. За ингээд хоризмын хойч үе Төв Азаа бид нар одоо ойлгох хэрэгтэй. Тэндээс философийн ойлголтуудыг бид нар авч бал бором шиг шимэх хэрэгтэй. За Төв Азад маш том түүхийн асар их одоо мэдлэг боловсрол одоо юу байдгийг шашин маш их одоо том номын сан үүсэх тийм ажил гарч байгаа байхгүй. Яг бол Персийн түүх байна. Том түүх орж ирнэ. Нөгөө хинээс хол Заратустраас гулаад нөгөө Мааны тийм ээ бүгд одоо орж ирнэ шүү дээ. Нөгөө бидний яриад байдаг хурамстын түүх орж ирнэ. 101 дарих 101 бурхан. За тэндээс ч одоо бид нар мэдэн шүү дээ юу орж ирэх.
За исламын түүх ороод ирнэ. Ислам бүр тэр чигээр ордог ч нөгөө Аль-Фараби, Ибн Синанууд чинь Багдад яваад тэндээс исламын шашин суралцаад буцаад ирж байгаа шүү дээ. Исламын онол ороод ирж байгаа шүү дээ. Ислам чи яг уу нөгөө үнний онол орж ирнэ. Зөвхөн дайн. Одоо юуны дайн эхлэх үү? Хиний үнэн бэ? Заратустрагийн үнэн юм уу? Аллахын үнэн юм уу? Есүсийн үнэн юм уу? Буддагийн үнэн юм уу? Эдрийн хинийн бид нар үнний үнэн гэдгээр зөвшөөрч тэрийгэ шүтэж тэндээ мөргөж явах юм бэ гэсэн үнний асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Энэ айгүй чухал шүү. Хэн хамгийн үнэн бэ? Тэр исламын ертөнц бол Аллах хамгийн үнэн гэж байгаа шүү дээ. За суфи гэдэг одоо том бас нэг гоё шашны урсгал байдаг шүү дээ. Одоо нөгөө дээрвиш бүжгэлдэг хайр хүмүүсийн хооронд нь нэгтгсэн тийм маш их тийм сэтгэлийг бодсон мэдрэмжэн дээр ажилласан юм суфиг одоо нөгөө шашин байдаг шүү дээ. Нөгөө Руми гэдэг. За ийшээ бол орох юм бол бид нар сэдв хит их өөрчлөгдөж явчих нь. Наашаага бол суфи Румигээс бол нэг их юм ирээгүй байдаг. Тийм. Сонирхолтой. Тийм. За Хөх Туркийн асуудал гарч ирнэ. Одоо татарын дараа Казахын тал болон Монголын тал энэ Бурят энэ нутгаар Манж гэж одоо энэ нутгаар хойдлын нүүдэлчин энэ арт түмнүүдийн чинь бүгдийг Хөх Турк эзэлж байсан татарын дараа. Тэр том түүх одоо яах вэ? Хөх Туркийн дараа тэгэл одоо Киргиз Уйгур гэж янз бүрийн арт түмнүүдийн эзэн тулсууд байгуулагдаж байгаа шүү дээ. Гэтэ нэг төв байхгүй, төв хот байхгүй. Зүгээр одоо нүүдэлчин арт түмнүүд. Би хаан шүү. Тэгэл нэг эзэн тулс байгуулдаг. Гэхдээ одоо Самарканд, Бухар, Бээжин энтертэй адилхан тийм том хотууд бол үүсээгүй. Энэ хойдлын нүүдэлчин арт түмний дунд. Тэрийг бас мартаж болохгүй. Эдгээр хар хорин гэдэг ч гэсэн хар хорин бол тийм том хотууд байгаагүй. Каракорум гэдэг чинь кар гэдэг нь өнгө харах гэсэн үг шүү дээ. Тийм. Корум гэдэг нь бол энэ цөл юг нутгаа газ одоо нэг цайны сүв тийм үү? Тостой зүүнний цэлгэнсэн өнгө байгаа шүү дээ. Яг цөлийн өнгөтэй адилхан байдаг шүү дээ. Тийм. Тос эцэн сүдэ цай. Тэгж нэрлсэн нэр юм билээ шүү дээ. Каракорум гэдэг чинь. За тэгээ цагаатай хэл. Яг бол одоо перс хэл юу хэлнээсээ араб хэл тэрнээсээ Төв Азийн жоохон тусгаарлах гэж оролдож байгаа байхгүй. Тэгээд цагаатай гэдэг хэл үүсэж байгаа байхгүй. Тэгээд цагаатай хэлээр ярьдаг арт түмнүүдийг цагаатай одоо нутаг цагаатай эзэн тулс гэдэг байсан. Тэрний хааны бас цагаатай. Гэхдээ цагаатай гэдэг нь тэр хүний хааны нэр гэхээс илүү тэр арт түмний нэр явж байгаа байхгүй. Яг бол цагаатай хэлээр ярьдаг энэ арт түм. Тэр одоо монголчууд бид нар цагаатай хэлээр ярьдаг гэсэн бол одоо бид нар цагаатай монголчууд болчихж байгаа байхгүй. За орхон гэдэг шинэ үг бичиг үүссэн. Одоо бид нар орхон гол гэдэг юм дээ шүү дээ. За энэ бол тухайн үеийн одоо энэ бичгэн их гоё орхон бичгээр энэ одоо орхон гол чинь нэрлэгдэж явд юм байж шүү дээ. Тэр бичгийг бол бас арабын бичиг, персийн бичиг тэрнтэй зэрэгцүүлсэн. Энэ одоо их сайн бичиг шүү. Төв Азийн арт түмний хэл ярианд их тохирсон, цагаатай хэлэндээ тохирсон бичиг. За бид нар бол яг нэг уйгуржингаас бичиг яваад байгаа шүү дээ. За ийм одоо Төв Аз ингэж үсэж байгаа байхгүй юу? За өнөөдөр энэ Төв Азийн одоо тусгаар орднууд бол тий Туркменстан, тий энэ нөгөө Каспийн тэнгис, Сарай гол, тий гол гэдэг чинь өнөхөд нуур гэдэг үг яваад байгаа шүү дээ. Гол гүл гэж явж байгаа шүү дээ. Көвс гүл, бай гүл тий. За Тажикстан гэсэн ийм одоо тусгаар ордууд үүссэн. Киргизстан бас тусгай болж гисэн. Одоо бид нар нөгөө Хяргас нуурын чинь Киргиз шүү дээ. Киргиз гэсэн үг шүү дээ. За тэгээд Узбек гэсэн том арт түм. Самарканд, Бухар философийн том түүхтэй арт түм Узбек болов. За бид нар бол яг нэг Узбекийн одоо хаана Узбек гэж залуу байсан гэдэг. Тэгээд нэг түүхийн ном мор ачаа ичж байгаа шүү дээ. Тийм биш том түүх, том философи. За тэгээд хойдлын одоо энэ л их том татар, Хөх Турк, Манж, Ляос одоо юу гэдэг тэр бүгдээс хоцорч үлдсэн маш том Казахын тал үлдчихэж байгаа байхгүй юу? Яг одоо тэнд чинь би одоо очлоо шүү дээ. Нэг Сэмэ гээд хойдолд очиод миний одоо видео байгаа шүү дээ. Тэр их том талд яг одоо нүдэлчин эсхий гэртэй тийм арт түмнүүд үлдчихэж байгаа байхгүй. Одоо ер нь бол Казах бол ингээд энэ хойд талд. Энэ бол дандаа нүдэлчин арт түм.
Киргиз, Узбекистан, Тажикстан, Туркменстан болоод ирэхээр л соёл, бичиг, үсэг, хот суурин болоо ярьж байгаа байхгүй юу. За тэгээ энэ хараа энэ сум заагаад ийшээ Монгол байгаа гэж шүү дээ. Одоо Вьетнам тэнд байгаа шүү дээ. За ингэж Төв Аз үсэж байгаа. Тэгэхээр Төв Азийн философи бол бас л их түүхтэй, эцэг өгөгдтэй, өвгдөөцтэй философи байгаа байхгүй юу. За тэгээ тэр Төв Азийн одоо гол хот бол бид нар гэж байгаа Самарканд. За Самарканд бол одоо маш их баян хот байсан. Яагаад гэвэл торгоны замын гол хот. Перс Арабын ертөнцийг Хятадын том худалдаа наймаатай холбосон занглаа газар байхгүй Самарканд. Тэгээд ингэж өгчихгүй юу. Худалдаа наймаа. Тийм. Наймаа гэдэг чинь нөгөө май гэсэн хятад үг явж байгаа шүү дээ. За тэгээд бид нар одоо ингээд Арабын ертөнц, Төв Аз, тийм үү? Бухар, Эмир, Багдад, одоо юу гэдгийг Тегеран, том Самарканд гэдэг тэр их том Төв Азийн сүрхий арт түмнүүдийг ярина гэдэг чинь торгоны зам, соёлын зам, философийн зам ярих болж байгаа байхгүй юу? Дуулсан, бүжгэлсэн. Тэд нар чинь жилийн турш дулаахан жимс одоо юу гэдгийг хоолунд уулын цэвэр булгийн аршаан ус гэдэг. Тийшээ явах юм бол бид нар Амуу дарья, Сүр дарья гэдэг Алматаас урагшаага Төв Азийн гол арт түмнүүд рүү очих юм бол зүгээр л Деважин маш их цаг агаартай. Юу өвлийн үйлдэл гэж баргаж мэдэхгүй баг. Зодмод гэсэн ойлголт мэдэхгүй баг. Тэр ийм л арт түмнүүдийн философиг бид нар ярих гэдэг байгаа байхгүй юу? Нэг талаас маш хол бидраас. А нөгөө талдаа эднээс ч аюу их юм ирчихсэн байж шүү дээ. Тэгэхээр эдгээр чинь бас ярихгүй байж болдгоо. Тийм одоо эдний тоглож байгаа энэ хөгжмүүд тийм үү? Дотор бид нар бараг байхгүй байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар хятадын шанз, хуучир, ятг гэдэг хөгжмүүд бол ороод ирсэн шүү дээ. Тэгэхээр эндээс дуу хөгжим нэг ирээгүй байгаа байхгүй юу? Тийм. Одоо эдгээр чинь бол гол нь энэ даавуу өмсөж байгаа хувцсныхаа даавуу одоо юу гэдгийг энэ бүгдийг өөрснөө үйлдвэрлэсэн. Тий одоо гадаа судалж яваагүй үйлдвэрсэн байгаа байхгүй юу? Торгоны зам чинь торгонуудаа бас хоорондоо солилцож үйлдвэрлэл 8 явагдаж байгаа байхгүй юу? Тэгээ хөгжиж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ч гэсэн торгоны зам маш үүрэг гүйцэтгсэн. Тэрийг болох дараагийн лекцүүд ярина. Ухаан төрөх хэрэгтэй. Ухааныг ээж төрөхгүй, аав төрөхгүй. Тэнд л асуудал байдаг байхгүй. Мэдлэгтэй багш, мэдлэгтэй боловсралтай сайн мастер төрүүлдэг байхгүй. За тийм мэдлэг боловсралтай, өндөр мэдлэг боловсралтай сайн мастертай, сайн багштай таарагвал ерөөдөө ухаан төрөхгүй. Хүний бодол. Бид нар одоо яаж бодох хэрэгтэй? Мэдлэг гэж юу вэ? Тэр тухай бичсэн тамийн мэдэх юм байна. Ер нь бидний одоо тархин дотор ч л одоо ухаан байгаа шүү дээ. Энэ дотор ч л бидний бодол яваа, бидний сэтгэл яваа, бидний мэдрэмж яваа. Тэгвэл энэ ухаан яаж ажилладаг? Хүн одоо санаагаа хэлэх дуртай. Тэгэхээр санаа гэдэг чинь бас тийм ч хүчнтэй зүйл биш шүү гэдэг. Нөгөөдөгөөр ерөн сэтгэл гэж юу юм? Бид нар одоо англиар feeling гэсэн үгийг манайхан мэдрэмж гэж буруу орчуулад байдаг байхгүй. Уул нь сэтгэл гэсэн үг байхгүй. Бидний сэтгэл ер нь ямар? Бидний ямар сэтгэлтэй байх ёстой? Монголын сэтгэл ер нь ямар? Бидний ухаан хөгжихэд олон зүйл хэрэгтэй. Хамгийн нэг дугаарт бид нарт мэдлэг хэрэгтэй. Гэхдээ мэдлэг гэдэг олон төрлийн мэдлэг байж аж бид цаашраа яв. Жишээлбэл мэрэгжил гэдэг бол нэг л төрлийн мэдлэг. Эмчийн мэрэгжил, багшийн мэрэгжил, инженерийн мэрэгжил гэдэг бид бүгд нэг төрлийн мэрэгжлүүд. Нэг л төрлийн мэдлэг. Бид боловсралгүй учраас олон зүйлийг мэддэг. Өөрийнхөө үнэмшлэр явдаг. Үнэмшил гэдэг чинь баталгаатай биш. Хүний санаа баталгаатай биш. Бид дандаа санаагаа ярьдаг. Өөрийн санаа өөртөө гэсэн маш их алдаатай ойлголт явдаг. За Төв Азад одоо нэг тэнгэрт нэг од гэдэг шиг нэг од болон навай гэдэг философч гарч ирсэн. За энэ бол Төв Азыг аварсан. Оризм, Перс, Арабын ертөнц тэр бүх исламын ертөнцөөс тусдаа навай гэсэн том философч Төв Азад гарч ирж Төв Азыг аварсан. Төв Азийн философиг босгож ирсэн. Навай бол аюул чухал философч. Анхны том философч. За энд бол Төв Аз одоо үүсэж явах үеийн 1441 онд төрсэн. За яг одоо 1440 он гэдэг чинь яг Төв Аз
дөнгөж эхэлж байгаа аахгүй. Хоризм нураад унтсан. Исламын дайн, хойноос нүүдэлчин ард түмний дайн хоёр давталгаа хоёрт нураад унтсан байлаа шүү дээ. Херат гэж хотод одоо төвсөн. За ийм одоо айхтар философч Навай бол маш их ном бичсэн. Тийм яах чаргагүй нөгөө гоё цагаатаа хэлээрээ бичсэн шүү дээ. Тийм. Тэгээ бүр сүүлргээ Перс хэл цагаатаа хэл хоёрыг харьцуулахад манай цагаатаа хэл бол бараг л перс хэлнээс илүү ч юм уу гэж одоо хэлжсэн гэдэг. За өнөөдөр бол яг Тажикстан, Узбекистан гэсэн ардуудад бол Навай бол алдартай. Тухайн үед чинь энэ нөгөө нэг хэлүүд байгаагүй учраас тийм үү. Тэр л орчмын философчдын ном хэл тэрүүгээр тарахад алдартай нэртэй болдог байлаа шүү дээ. Бид нар ч нөгөө нэг агуу, суут, нэрт, алдарт энэ гэсэн үгнүүдтэй сайн шүү дээ. Тэгсэн тийм хүмүүс нь байдгүй. За маш их удаг агуулсан номууд бичсэн. Наваа бол. Тийм би тэр номнуудын янз бүрийн юм интернет рүү орж уншлаа. Тийм маш их материал байна. Тийм. Тэгээ би чи ямар нөгөө түүх судлаач, хэл судлаач биш, философт учраас эндээс философийн юмнуудыг салгаж авч байгаа шүү дээ. Тийм. За цагаатаа хэл бол тухайн үед хоризмын бичгийн хэл байсан. Ерөнхийдөө литературын хэл байсан. Литератур гэхээр бид нар тэд дотор бүгд явж байгаа шүү. Зөвхөн одоо уран зохиол биш. Яруу найраг, философи одоо юу байдгийг бүгд үлгэр домог бүгдээрээ явж байгаа шүү. Литератур гэхээр бид нар бол литератур гэхээр зөвхөн уран зохиол гэдээ орчуулад тэгээ нэг номнууд, романууд ярих гэдэг байхгүй юу. За цагаатаа хэл дээр бичсэн. За Низамын дурлаг гэж ном бичсэн юм байна. За цагаатаа хэлийг перс хэлтэй харьцуулсан, жишсэн, зэрэгцүүлсэн номнууд бол маш их бичсэн. Судалгааны номнууд. Тэгээд сүүлдээ персийн ард түмний төвхийг ч бичсэн. Тэгээд би энд яагаад зэрэгцүүлсэн гэдэг үгийг хэрэглээд байгаа юм бэхээр энэ хоёрыг зүгээр зэрэгцүүлж байгаа судалсан байгаа байхгүй. Тэрс харьцуулаагүй. Тэгээд одоо гадуур ингээд харьцуулах энэ гэдэг ийм үг хэрэгтэй харьцангуй энэ гэдэг үг хэрэглээд байдаг байхгүй. Тэр харьцуулсан судалгаа биш шүү. Харьцуулна гэдэг чинь тийм ээ нэг нь илүү нэг нь дутуу ч юм уу ингэж харьцуулах гэдэг байгаа байхгүй юу. Ийм тийм байхгүй. Ер нь бол зэрэгцүүлээд энэ нь ийм онцлогтой байна, энэ ийм онцлогтой байна. Энэ тэрүүгээрээ арай тийм ойлгомжтой байна. Энэ арай жоохон ойлгомж муутай юм байна ч гэдэг юм. Гэхдээ нэг нь илүү гэсэн үг бүрээс байхгүй. Илүү гэсэн үг байхгүй. Зарим илэрхийллүүдээр энэ нь таарч байна. Болж байна. Таалагдж байна. Тэр л явж байгаа шүү дээ. Тэрээс одоо энэ хэл илүү, энэ хэл мундаг, энэ хэл муу гэсэн бол тэнд байхгүй. Харьцуулах гэдэг чинь нэг нэгийн дээр нь гаргах гэдэг байхгүй. Нэгийн доор нь оруулах гэдэг. Тэр энд байхгүй шүү. За Навайгийн номон дээр нэг ном нь бол их сөрхийн ном юм байна. За тэр нь болохоор ер нь хүүхэд нас одоо ер нь Навай чинь хаадууд болон энэ залуу үе тийм үү хүүхэд залуучуудыг хүмүүжих цаашаа амьдралын замд яаж орох гэдэг маш их сургууль хүмүүсийн номууд бичсэн. Ер нь бол арабын философи, исламын философи, персийн философи, Төв Азийн философи тийм үү одоо энэ Казахстанаас зохицуулаад цаашаа энэ Узбек, Киргиз эдний философи руу ороход маш их сургууль хүмүүжил явдаг. Тийм. Тэгээд энийг ийм дөрвөн ном одоо сэдвээр номоо бичсэн байна. Нэг нь болохоор Wonders of Childhood гэх тээ. Нөгөөх нь болохоор ингээ youth залуу нас, дараа нөгөө насан турш middle age, тэгээд дараа нь хөгшин нас. Ийм одоо ном сэдвтэй ном бичсэн. Тэр өөрснөө хэлээр болоод яг ийм одоо цагаатаа хэлээрээ болвол Шариф Алласигарад Навати Ал-Шабаб Бадай Ал-Васад гэсэн ийм Бабати Ал-Кибар гэсэн ийм цагаатаа хэл. Бараг эдний одоо энэ хэлийн ш одоо заримдаа сурмаар санагддаг. Гэхдээ бид нар ч одоо өөр хийх ажилтсан дээр шүү дээ. За хүүхэд насны асуудал. Тийм. За энэ ном нь бол ерөнхийдөө хүүхэд насыг илэрхийлж байгаа. Хүн ер нь хүүхэд байхдаа ямар юм? Хүүхэд гэж хин. Өөрөөр хүүхэд насандаа хүүхэд бол юм их гайхан, сонирхон, дандаа тийм төрх гаргана. Маш их юм асууна. Тэр болгонд нь хариулж тэр болгонд нь хамт байх амар чухал. Орхиод хайж болохгүй. Асуултыг тоохгүй байж болохгүй. Тийм. Юм болгоны сонирхно. Тэр үед нь тэр асуудаг сонирхдгийг зогсоочих юм бол тэгээ насан турш тэгэл ерөнхийдөө тэгэл тэр хүний одоо амьдрал тэгээ дуусч байгаа.
Тэр ч гэж байна. Асуух аягүй жоо. Юмыг сонирхох аягүй жоо. Юу ч сонирхгүй, юу ч асуухгүй гэдэг чинь ямар том одоо эмгэндэл гашууд яа. Тийм. За хүүхэд бол хүүхэд. Тэрийг яг гаргаж байгаа шүү дээ. Одоо бид нар арабын ертөнцид хараад исламын ертөнц, казахын ертөнц эдгээр хүүхдийг маш их анхаарч байна шүү дээ. Тэр хүүхэд нас сайхан сургууль хэмжилтэд өсөж байна шүү дээ. Тийм. Хүүхдийг хизээж том хүн болгож болохгүй. Хизээж том хүн шиг хүүхдтэй, тийм үү? Мэд тэр хүүхдийг тэгж хайж хүүхдтэй тийм том хүний сэдвээр ярьж бас болохгүй. Тийм. Хүүхдийг хүүхдээр нөрөх. Одоо бид нар ч юм бол хар багаас нь мундаг сургуульд оруулаад ингээл мундаг л болох гэдэг шүү дээ. Тийм. Би бол хэлээд байгаа шүү дээ. Битээ наадахаа зүгээр онц сур математикч бол одоо юу гэдгийг тийм үү? Бүх болно одоо юу гэдгийг морь уралтанд одоо юу гэдэг битээ тэгээ наад чинь багаас нь битээ мөнгө бодвол битээ ингээд идэгч тэр байхгүй. Зүгээр наад чи өмд нь урагдаал нус нь гожоол тэнд гүйжээг. Тийм. Тэгээд чи хүүхэд. Тийм. Тэр учраас хүүхэд насыг эдэлж хүүхэд насыг өнгөрүүлэх чухал байна. Хүүхэд нас руу өслөө тэр сэтгэл зүй асуудал. Тэгэхээр лам руу бөөрөө сэтгэл зүйч коуч тийм үү? Энтер лөө яваад байгаа чинь хүүхэд насны л асуудалтай байхгүй юу? Хүүхэд нас нь хүүхдэрээ байж чадаагүй. За энийг бол наваа бол маш их анхааруулсан. За хоёр дахь том сэдв бол навааны сэдв бол залуу нас бол ер нь хомсдолтой байдаг. Залуу нас гэдгийг бид нар бас ойлгох хэрэгтэй. Эдгэр нас, залуу нас тийм ч амар биш ээ гэдгийг хэлсэн. Тийм ер нь залуучууд бол ууртай, дургу, тийм үү? Юмд эргэлтсэн тэр бол байна. Ер нь бол залуу хүмүүс бол маш анаарах. Тийм. Тэгэхээр зур арга байхгүй. Гинт энэ ертөнцөөс танилцаад, гинт муу мухатай танилцаад, гинт асуудалд ороод ирэхээр гинт дургуун хүрдэг. Буруу ертөнцийг насан турш хүмүүсийг эмээв одоо юу байдгийг багш профессор улс төрч одоо юу байдгийг тийм үү? Одоо хамлам одоо юу байдгийг. Тэгэхээр мундаг гэж бодоод хүүхэд байхдаа аавгаач их мундаг гэж бодож байгаа шүү дээ хүүхэд байхдаа. Тэгээд 20 хүрлээ, 25 хүрлээ бүгд нураад унж байгаа шүү дээ. Бүгд дургу үргэж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр залуу хүн бол дандаа дургу, бухимдалтай, цээжинтэй, юмтай, ууртай явнаа. Тэр хүлэмжшэрх хэрэгтэй. Тий, хүлэмжшэрх хэрэгтэй. Одоо би чинь ингээл оюутан залууч янз бүр хүмүүс ажиллах тэгээ залууч янз бүр юм яриад янз бүр окей болж чинь тий. Ингээс өөр арга байхгүй чи. Чи ууртай байна уу? Зөв. Тий одоо уурал, сайн уурал. Тэгээд тэр чинь нөгөө залуу чинь нөгөө тэр мухар сусаг шашин одоо крестийн шашнаас ахуулаад буддын шаш одоо юу байдгийг тий. Янз бүр одоо тэр солонгосын нөгөө мууны шашин солонгосын сэдвүүдээр солонгосыг маш их ярина тийм. Тэднэр ингээд залуучууд хурдан ороод идэж бас аргагүй байхгүй. Нөгөө гэрт ээж аав 10 жилийн сургууль, эрэгтэй сургууль тийм үү? Улс төр төрийн системд энд сайн сайхан үнэн зөв шударгасны байхгүй учраас тэндээс гадны сүм хийд дотор юм хайж очиж байгаа байхгүй. Тэрэн ч гэсэн байхгүй те. За насан турш бол гайхамшиг гэж байгаа. Наваа бол хүн насан турнэ гэдэг бол гайхамшиг. Баярлах хэрэгтэй гэж байгаа. Тийм учраас насан турш аюул жохол. Насан турхгүй бол тэгээд дуусаа. Гол нь насан турш чадвуу. Тэ. Насан турнэ гэдэг чинь хуваа бодох тийм асуудал байхгүй шүү дээ. Баяжих гэсэн, хуваа бодсон. Тийм үү? Өөртөө л эсвэл өөрийнхөө одоо эхнэр хүүхдэд гэсэн юм байхгүй шүү дээ. Тий. Миний хүүхд одоо яваад Канадад, Америкт одоо хаана байдгийг тийм үү? Англид очиод сурж байвал тийм үү? Боловсролын сангаас хэдэн мянган доллар аваад сурж байвал арт түмний хүүхд ямар хамаатай. Монгол улсын үр хүүхд над юу ямар хамаатай. Нас нөрөг байхгүй. Наваа энийг сонсоод яа бурхан минь. 1400 оны хүн шүү дээ. 600 жилийн дараа бид нарыг ингэж солиорж байгаа хараад наваа ёстой гайхна. Бид нар чинь 600 жилийн өмнөх юмыг өнөөдөр хэрэгжүүлж чадахгүй явж шүү дээ. За тэр яах. Тэгээ гол нь яг насан турш бол өгөөмөр байх. Тийм өгөөмөр бай. Тийм насан туршны шинж. Зөвхөн миний эхнэр биш. Зөвхөн миний хүүхэд биш. Зөвхөн миний ээж биш.
бүх ээж нар, бүх хүүхдүүд, бүх эмэгтэйчүүдэд өгөөмөр бай. Хинч битээ ялга. Тэгээд бусад хүмүүст утга өгж явах. Хинч байсан тэр хүн утга өгж явах. Энэ хүн бол ороод төрсөн утгатай шүү. Одоо мөнгөтэй, мөнгөгүй, ядуу, баян одоо юу гэдгийг утга өгж явах. Сайн бодол, сайн үгс, сайн үйл хэрэг тэр л явж байгаа шүү дээ. Персийн арт түмний сайн сайхан юм чинь наваадараас үргэлжлэл явна шүү дээ. Эцэг хүүхдний юм чинь. За дараагийн слайд ор. За дараагийн том сэдэв бол хөгшин хүний ашгууд. Хөгшин хүмүүс бол маш ашигтай шүү. Тэрийг хэлж байгаа байхгүй. Яг бол бүгдийг үтцсэн. Сурцсан, мэдсэн. Одоо яах ёстой вэ? Тэрийг заахан хуваалцах, шеэрлэх. Дуурах үедээ дуурчих. Хэлэх үүрэг гэж байна шүү дээ. Эндээс одоо заахан тайвшрах нас байхгүй. Хөгшөрч эхнэ гэдэг хүн тайвширч байгаа байхгүй. За тэгээ эмэг эргэцүүлэх. Бүгдийг хүлээн зөвшөөрөх. Уурж бохиндох биш. Ховж үүсгэх биш. Өрхөөн гэсэн тийм үү? Миний ач хуучи өр хөвгтүүд маань гэсэн юм бол биш. Маш их сайхан өгөөмөр болох хэрэгтэй. Одоо намайг баг байхад тийм өгчүүд бас тааралдаг гэсэн. Надад ч гэсэн ингэдэг. Миний өө биш мөртлөө надад ч гэсэн ингэдэг. Бас тусалдаг. Би тухай бүр гайхчихсан. Гэрт ороод ирэхээр нөгөө манай нөхдөд чинь тэгээд зөвхөн намайг л гээд. Тэгж болохгүй. Сайхан тайван хойш суух хэрэгтэй. Одоо юм болгонд оролцоод ирэхгүй хөгшрөөд эхлэх юм бол. Хойш суугаад. Асуудлаа та нар хоорондоо ярилцаж ший. Тэ? Ер нь юм бол юм байдیں۔ Яг намайг сонсомоор байвал сонс. Сонирхол та нарын асуудал. Тэ? Сайхан ингээ тайван бол хөгшин нас. Гэхдээ нөгөө одоо хүүхэд нас, залуу нас тийм үү насан туршсан тэр бүх юм нь бүтэлтэй болсон хүн шүү дээ. Бүтэлгүйдсэн бол нэг л ааштай өвөө, нэг л ховж хотгсон нэмээ, бүх юмд оролцсон, цаагуур наагуур хүүхдүүдээ наан цаана хэлсэн, хооронд нь хэрэлдүүлсэн, зодтолтуулсан нэг тийм балай одоо эмээ болж хүрнэ шүү дээ. Тэ? Нэгэнд нь би чиний одоо хайртай тэр хэний тэр гэл ингээл. Тэгэл өвөө гэл тэгэхээр тэгэл мухарсгдээд л. Ямар ч хөгшин шинжгүй. Тэгэл хамгийн сүүлд цэцэн л болох хэвээр. Сайхан цэцэн. Цэцэн гэдэг чинь маш гоё үг шүү дээ. Wisdom. Цэцэн. Сайхан өгнүүд амнаасаа гаргаж хэлж яах. Тэгэл эцсээс хөгшин болж чадсан уу гэдэг л гарч ирж байгаа байхгүй. Чадсан уу? За Навагийн дараа Төв Азийн нутагт хоёр тутам философч гарч ирсэн. За энэ философч бол гайхамшигтай. Махтимгүл гэдэг бол Махтимгүл Пираги бол бас их сүрхий тий. Ер нь бол яг Төв Азийн юм ярьж байгаа шүү. Бид нар Монгол руу болох болоогүй шүү. Энэ лекцүүдийн дараа л Монгол руу орж ирнэ. Зүгээр үгэн дээр бид нар яаж болохгүй. Тий. Ер нь бол бид нар маш их юм ярих юм бий. Яг хөө зүгээр болно. Яарах хэрэггүй. Яарах ерөөс хэрэггүй. За Махтимгүл бол ерөнхийдөө 1733-аас те 1783 онд тий гарч ирсэн том одоо Төв Азийн тэнгэрт гарч ирсэн том философийн тэнгэрт гарч ирсэн од. За би яг англиар ингээд бас нэг зарим үгнүүдийг ингээд англиар тавьдаг. Яг үл монголоор ингээд орчуулчихаар бидний нөгөө л нэг байдаг ойлголт руу очих гээд байгаа байхгүй. Яруу найрагч гэдэг поэтик яруу найрагч гэж орчуулж болохгүй байхгүй. Шүлэгч гэж орчуулж болохгүй байхгүй. Тэгвэл нөгөө манай нөгөө л нэг хэд ороод ирж штэ. Тэ? Хуваа батсан өөрийнхөө л үнэмшлийг шүлэг болгоо биччихсэн хүмүүс байгаа штэ. Тийм. Тэр хүн тэгж үнэмшээд байгаа байхгүй. Амьдрал бол одоо ааруулч гэдэг юм. Гэхдээ тэр хүний хувьд тэр байхгүй юу? Тийм биш шүү дээ.
Амьдрал сайхан штэ шиг. Тэр өний хувьд л нэг тийм үнэмшилтэй байгаа байхгүй. Амьдрал нь муухай учраас сайхан гэж нуугаад байгаа байхгүй. Ихэнх манай шүлэгч мөшиг яруу найрагч нь өөрийнхөө сэтгэл зүйн асуудлаа нууж дарж худал гой үгнүүдээр өөрийгөө нэг тайвшруулж байгаа шүү дээ. Тэр чи яруу найраг гэд баргаж тэрийг хизээж поэзи гэж хэлж болохгүй. За философикоор бид нар нэг гүн ухаанчд философи яадгийн философтод ахтай яадгийн болохгүй энэ чинь олон мянган жилийн хүн төрлөختний үнэт зүйл философи гэдэг чинь. Зүгээр одоо тий би философи дуртай ч гэдэг би философи ойлгодгүй ч гэдэг юм. Ингээ хаждаг юм биш. Тэгэхээр энэ гой үгнүүдийг бид нар шууд монголоор орчуулад тэгээд үн цэн нь унгачдаг учраас надад ихэнхдээ дандаа харамсалтай байдаг байхгүй юу. За тэгээд их гой хэлж байгаа байхгүй. Spiritual leader гэж байгаа байхгүй юу. Spiritual гэдэг чинь юу гэсэн үг лээ? Одоо бидний нөгөө латины spirit гэдэг үг чинь явж шүү дээ. Spiritтэй. Тэгээд spirit гэдэг үг маань оюун гэсэн үг яваад байгаа шүү дээ. Оюун. Тэгэхээр тухайн үед оюуны том өдөртөгч байсан гэж байна шүү дээ. Тэр арт түмний ямар гоё хэлж байна. Тэрс нэг ноён байгаагүй. Нэг баян байгаагүй. Нэг хулгайч сайн байгаагүй. Нэг мухааштай өвөө байгаагүй. Бүх арт түмний оюуны өдөртөгч нь байжсэн гэж байна шүү дээ. Тэргүүлд мандайлагч одоо монгол их гоё үг шүү дээ. Мандайлах. За оюун гэдэг чинь тэндээс ирсэн үг шүү дээ. Бас тэрийг мартчихлахгүй. За ийм махтын бол агүй айхтар. За ерөнхийдөө Бухар хот руу Мадрас суралцахаар явсан юм байна багнасандаа. Тий. За Мадрас гэдэг маань ерөнхийдөө одоо их сургуулийн бүтцтэй. Ер нь бол бид нар энэ буддын шашин, за энэ Аллах, муслимын, исламын шашин, за одоо ингээд энэ юуны Туазын энэ Мадрас энэ нөгөө барилгуудыг хараад бид нар шашны барилга гэж ойлгоод байдаг. Гэтэл цаана нь сургууль, хичээл, мэдлэг ярьж байдаг. Сургууль мужил ярьж байдаг. Тэрийг одоо мартчих болохгүй. Эртний арт түмнүүд бол энэ сонин бидний харсан тэр архитектуртай барилгыг цаана хичээл ном хийгээ суужсэн. Одоо шашин гэдэг, философи гэдэг маань эдний хувьд нэг л юм явж ирсэн. Бид нар шашин гэхээр нэг л хутлаа юм ойлгох гээд байгаа шүү дээ. Уул маш гоё юм байхгүй. Нэг л залилсан, мэхэлсэн, хүний ирээдүйг ярьсан, тийм үү, эмчилсэн одоо юу гэдэг нэг л тийм нэг хэдэн эм там бичиж өгсөн ч гэдэг юм одоо юу гэдэг юм. Тийм жижигхэн юм байгаагүй байхгүй. Сүүлдээ л нэг юм бизнес юм болоо хувирсан баггүй шашин. Тухайн үед анх үндэгч үедээ бол гайхамшигтай байсан. За яг Суфигээр бол их онолж ирсэн. Тий. Тэмгүүл. За төрийн хэрэгтэх оролцсон. Төрийн асуудлуудыг шийдэхэд их оролцсон. Тийм учраас Махтимгүлээс төрийн хүн одоо тухайн үеийн төрийн хүн, төрийн ордныхон маш их суралцсан гэдэг юм байна. За энэ бол бид нар одоо сүмийн барилга гэж ойлгож байна. Энэ бол Мадрас. За энэний хаалгаар орлоо 0 хичээл, сурлага, ном унших, цээжлэх. За тэгэхээр нөгөө номнууд нь одоо хүнд мэдлэг олгосон, эрдэм олгосон номнууд шүү. Тэрнээс одоо түүхэн ормаанч гэдэг юм уу? Тийм ном шүү. Хүнийг хүн болгодог номнууд шүү. Андаа сургууль мужлын юм явж байгаа. За тэгээд нэг мэдрэмж хэрсэн багш, нэг айд сандарсан сурагч бас биш. Багш гэдэг үг чинь тэндээс ирсэн байж шүү дээ. Сурагч гэж бас л тэндээс сурах. Сурлага. За Махтимгүл Туркмен орноор их явсан. Арт түмэнд бичиг үсэг заасан. Шууд арт түмэнтэй уулзаад бичиг үсэг заагаад лекц уншаад явчихсан. Суфигээ бас заасан. За Туркмен тэр орны тухай бичсэн. Цаашаага олон орнуудаар явсан. Бүр эндх хүртэл орсон гэдэг юм байл. Дараагийн сэдв үнтгэх те. За хайртай бүсгүй Менлидэ зориулсан ийм поэзи бичсэн юм байна. Поэзи гэдэг чинь философийн ойлголтыг хэлээд байгаа шүү. Философийн ойлголтуудаа тэр нөгөө үгнүүдээр бичиглэлээр эстетиктэй, гоо сайхантай, гоо зүйтэй илэрхийлэх.
Тэрс цаана бол философи явж байгаа. Тэр илэрхийлж байгаа хэлбэр хэв маяг нь поэзи болчихж байгаа. За Менли гэж бүсгүйтэй болвол Мартин бол хоримлж чадаагүй юм байна. Дурлсан, хайртай болсон. Гэхдээ хоримлж чадаагүй. Олон шатгаанаар. За тэгээд тэрэндээ зориулсан ийм гоё. Философийн яруу найр бичсэн байгаа. Тэгэхээр би энэ англиар энд болгоцсон. Монголоор орчуулахаар бас нэг жоохон нэг юу болчих гэдсэн байхгүй. Үнс нэг алдагдчих гэж байгаа юм шиг. Эсвэл нэг л шүлэгч болчих гэж байгаа юм шиг. Тэр философийн утга нэг гарч ирэхгүй юм шиг санагдаа. Тэгээд би заа ер нь англиар нь орхичих. Явандаа жоохон зав цагтаа байх юм бол монголоор бас гой буулгах гэж оролдуулах болох юм байлаа. Тэгэхээр цаг их хэрэгтэй л дээ. Ер нь бол аливаа нэг бичгийн ажил чинь цаг их хэрэгтэй байдаг. Шууд суугаад тийм үү. За өнөөдөр биччихье гэж ерөөсө болдгоо. Толгой дотор олон хоног боловсрогдож явж байгаад тэгээ нэг суугаад бичдэг шүү дээ. Тэрс одоо өнөөдөр би тэдэн хуудас ном бичнэ. Маргааш би тэдэн хуудсыг бичнэ. Маргааш нөгөөдөр би нэг шүлэг биччихье. Тийм байхгүй шүү дээ. Тэр чинь ямар нэг байшин барьж байгаа шүү дээ. Топо зөөгөөд. Тэгэд I'm separated from my flower гэж байгаа байхгүй тийм одоо нөгөө тийм би бол одоо ингэ цэцэг тийм үү тэр юунасаа саллаа. Одоо separate гэж салхаасаа илүү тусгаарлагдлаа. Ойрхон биш болчлоо. Тэр явж байгаа байхгүй. Чамаас одоо чамдаа ойр биш болчлоо. Ойрхон биш болчлоо. Чамаас холдчихлоо гэдэг ойлгож явж байгаа юм. А за тэдний хэлээр болвол Ayrıldım Gunza Gülübden гэж байгаа байхгүй. За дараа нь from my leg haired beauty. Өөрөлдөл тэ хар үстэй тийм үү? Тийм үү? Хөөрхөн үзэсгэлэнтэй тийм үү? Чамаас одоо тэ холцоо тусгаарлагцаа. Гурав дахь мөр нь болохоор nice voice тэ маш одоо гой дуу хоолойтой тэр Nightingale гэж юм англиар бол Nightingale гэдэг ийм шоу байдаг юм байна. Ерөнхийдөө дулаан орнуудаар байдаг. За манай ерөнхийдөө ховдын нэг жоохон баруун хэсгээр бол ирээд явцдаг. Ийм шүнжэнгөө маш гоё хоолоогоор тийм үү жиргдэг одоо тий дуу аваа гаргадаг ийм шоу байд юм байна. Би монгол нэрийг хайгаад ерөөсөө олсонгүй тий Nightingale гэдэг. Тэгээд өглөө шүнжэнгөө ерөнхийдөө нөгөө одоо эдгээр чинь нөгөө эм юугаа энэ бол дандаа тэр эр хөстэй шоунууд нь ингэж шүнжэнгөө дуулж чондог. Яг нь эмэгтэйгээ дуудаж шүнжэнгөө дуулж чондог. Тэгээд нөгөө эмэгтэй нүрж ирээд хос болчих юм бол дуу болчдөг. А эмэгтэй олдохгүй байх юм бол үүр цайтал дуулдаг. Тэр үүр цайхад дуулж явах юм бол хөөхий эмэгтэй олдоогүй юм байна даа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр маш гоё хоолойтой гэсэн. Тэрний бүр ингээд та нар юу руу интернет руу Википедиад ороод Nightingale гэдээ харах юм бол тэрний бүр ингээд авиагийн ингээд бичсэн байлээ. Аудиогоор. Тэгээд тэрний бүр ингээд хөгжмийн, дууны, авианы, нотын тийм үү юу нэг дээш доош тэр тоонуудын хүртэл тайлбарлагдсан байлээ. Тийм одоо авиагаар дуулдгаа. Яг одоо дуучин хүний дууны өнгө бүх юмыг одоо сурж байгаа шүү дээ дуучин хүн чинь. Яг тэрнтэй адилхан энэ шоуд бол тийм их өндөр түвшинд дуулдаг. За дөрөв дэх мөр нь болохоор I'm separated from my sweet talking love. Ер нь бол маш одоо гой сайхан ярьж хөөрдөг тийм үү? За яриа хөөрөөтөө тэр гой одоо хайр дурлаасаа холдчихлоо. Салчлаа. Тэрнтэйгээ ойр байж чадсангүй гэсэн юм байгаа байхгүй. Тэгээд энэ шүлгийн ингээд хэлбэр нь нөгөө бид нар чинь нөгөө дөрвөн мөртүүдийг эхлэхдээ эхний өсгүүдийг ингээд адилхан бичээд байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө нэг хятадын ханзаар эхнийх нь адилхан бас яваад байдаг. Хятадч бас заримдаа сүүлчийн ханзаач адилхан байлгадаг. Нөгөө яруу найргийн гоо зүй. Цаана бол философи гэж байгаа. Тэгэхээр энд бол энэ шүлгийг би ингээд хараад байсан чинь яг ингээд төгсгөлүүд нь дандаа адилхан байгаа байхгүй юу? Тэ? Гүлэмдэн гэж байгаа, сүмблэмдэн гэж байгаа, дараа библэмдэн гэж байгаа. Дандаа дин гэж дуусчихад тий. Тэгээд Ayrıldım гэдгээр дөрвөн мөр дуусчих байгаа байхгүй. За Мартинг бол ийм одоо поэзи их бичдэг. Тэрнээ цаана философийн утга их явж ирсэн ийм одоо хүн юм байна.
За энд бол бас л ингээд тэгээ эдний бичгийг ингээд харахаар өөрөлдвөл энэ дотор ингэж одоо бичиж байгаа шүү дээ. Тэр чинь баруун талаасаа зүүн тийш нөгөө сарны юуг бичиж байгаа шүү дээ. Баруун талаасаа зүүн тийш бичдэг чинь сарыг төрсөж байгаа. А зүүнээс баруун тийш бичих чинь юуг төрсөж байгаа вэ? Нарыг төрсөж байгаа байхгүй. Эртний одоо арт түмнүүд. За энэ бас нэг ярамдар байна. Тэр нь болохоор ер нь бол өөрөлдвөл бид нар бол нуруундаа маш их одоо тийм үү ачаатай өр шир одоо юу гэдгийг тийм их одоо тээж явдаг. Амьдралын турш маш их ингээд. За тэгээд энэ ертөнцөөс бид нар явахынхаа өмнө энэ ертөнцид тийм үү үүсгсэн тэр өөр төлөх ёстой одоо юу гэдгийг ачаа тэр бүх юмнасаа сансан байх ёстой шүү энэ ертөнцөөс явахынхаа өмнө. Энэ ертөнцид хамаг асуудал хамаг юма орхиод тэрийг шийдэхгүй явж болохгүй шүү гэж хэлж байгаа байна. Гайхамшигтай. Ямар хэлж байна. За 3 дахь одоо философч бол нэлээд сүүлийн одоо философч. Бас нэг нэртэй юм байна. Садридин Айни гэдэг нэртэй тийм философч юм байна. За 1878 онд төрсөн. Тий, ер нь бол нэлээд одоо наашилж байгаа биз? Тий. За Бухар хотын ойролцоод ирсэн юм байна. Аав ээж нь нас орсон тул Бухар одоо хот руугаа ах руугаа явсан юм байна. За тэгээд ах дээрээ ирээд суралцсан. 12 настайдаа нөгөө Мадраст орсон. Тий. Сургуульд суралцсан. Тий. За Садридин бол Тажик улс одоо байгуулахад нэлээд одоо нөгөө тусгаар улсууд үүсэж байгаа шүү дээ. Тэгэхэд бол бүр шинжлэх ухааны академи ерөнхийлөгч болж ирсэн юм байна. Философч хүнээр академи ерөнхийлөгч болж ирсэн шинжлэх ухааны академи ерөнхийлөгч. За Тажик хэлийг хөгжүүлэх гэж нэлээд олон ном бичсэн юм байна. Өөрсдийнхөө арт түмний хэлийг бас цааш ингэж боловсронгуй болгох гэж. За их хурал гишүүн хүртэл болж ирсэн. За номын сэдвүүд нь бол ерөнхийдөө хайр, натурын тухай. Тийм. За Тажик арт түмний сэргэн мандалт, миний хэлдэг бас сэргэн мандалт, дахин сэргэх, эргээд сэргэх, хуучин ямар их сүрхий байжгаад дайн дажин хэрүүл уруул тийм үү? Худалдаа 8 мөнгө төгрөг одоо тийм үү? Өшөө хонцонгоос болоод унсан тэр арт түмэн тэр түүх тэр соёлоо дахиж босгож ирж байгаа нөгөө Ренессанс сэргэн мандалт гэж нэрлэж байгаа шүү дээ тийм. За нөгөө миний яриадс нөгөө Персийн нөгөө гой домог биш шүү дээ. Нөгөө Рустам ба Сухраб. За тэрэн дээр бол тэрийг нэлээд их ярьж цааш нь хөгжүүлж орчуулж Тажикийн арт түмэнд тараасан. Тийм учраас энэ нөгөө Рустам Сухраб гэсэн кино фильм чинь Тажикийн кино фильм гэдгээр явдаг шүү дээ тий. За Садриддины ном бол үн өсгөгчийн үхэл гэсэн нэг ном байт юм байна. Энэ аюу чухал. Тийм ер нь ямар ч арт түмэн ямар ч улс орн болов үнийг төр барьж идэм байна л та. Хинч дураараа үн өсгөж болохгүй. Тэгэх юм бол бүр хатуу шийтгэдэг. За гол дүр оюутан Бухар хотод оюутан болохоор ирсэн. Сурахаар ирсэн. За тэгээд хямдхан байр хэрэгтэй байсан. Байр хайсан. За найз нь болохоор манерт хэлсэн. За чи Кори гэж хүнтэй уулз. Наас чинь байр маяр тиймэрхүү юм сайн мэддэм аа. За тэгэнгүүтээ зохиол номын гол дүр Садриддины гол дүр. Одоо Садриддин өөрөө л байгаа шүү дээ мэдээж. Тэр Кори гэж хүнийг жоохон ажиглаж дагаж гэлсэн. Шууд уулзахаас өмнө. Энэ ямар хүн юм? Тэгээд эсэн чи тэр ажиглаад дагсан чинь хүмүүсийг залдаад яваадсэн. Хямд үнээр байр тийм үү? Төрөсөлж яваад цаашаага үн хөргөж төрөсөлдөг. Ийм гар байсан. За тэгээд ухаан үеийн Бухар хотын бас ялцрал үн өсгөгч хөөрөгдөгчдийг ил харуулсан. За тэгээд тэдрээс болж өрөнд унаад хоосорч байгаа хөөрхий иргэдийг хараад тэрийг дүрсэлсэн маш чухал нийгмийн шүүмж ном. Тийм одоо нэг л их одоо магтан дуулаач юм уу нэг л их ингээд тэгээд сүүлрээ нэг л их аз жаргалтай дуусч байгаа тийм бол биш. Тийм тэглээгээд одоо Тажик орноо Тажик арт түмнөө доошоо хийж байгаа биш. Шүүмжлэх гэдэг чинь доошоо хийж байгаа бол биш шүү дээ.
Эсэргүүцэж байгаа бол биш шүү дээ. Байдал ийм байж тээ. Жохон бодооч. Тэрийг л шүүмж гэж хэлээд байгаа шүү дээ. За тэгээд би энэ үнэ хөөрөгдөхийгтэй жоохон танилцаад энэ үг хухтхан ойлголттой жоохон цааш нь танилцлаа л да. Тий. Тэгээ намайг социализмын үед баг багт үнэ стандартын хороо гэж хэлсэн байхгүй. Үнийг барьж идэг төрөөс. Тий. Тэгээ цаад үйлдвэр нь үнэ нэмэхгүй бол бид нар санхүүгийн хэцүү байдалд орчоод байна гэх бол төрөөс татаас өгдөг. Тэгээд үнийг барьдаг. Гол 8 нэрийн бараа гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь Монголд социализмын үед үнийн нэмхийг төрөөс хордог, хямдаг байсан байхгүй. Тэрнээс цааш үн нэмэх бол зах зээлээсээ шалтгаална. Гол яг ард түмэнд хэрэгтэй 8 нэрийн бараа байгаа шүү дээ. Тэгсэн Германы хуулийг уншлаа. Үн хөөрөгдөхийг бол бүр хуулиараа хоригдсон байт юм. Шийтгэл нь 6-аас 10 жил. Бүр эртний Ромоос гаралтай юм байна. Байрны түрээс тийм үү? Байрны түрээсээ дураараа нэмж болохгүй. Тэгвэл Германд баларна. Шоронд орно. Тий. Манайд бол одоо хамаагүй шүү дээ. Тий. 30 интер байртай байдаг гэсэн шүү дээ хүмүүс. Тий. За, цалингийн хэмжээг тийм үү? Барих ёстой. Төрөөс асууж, төртөө харьцаж цалин тогтов. За, маад бол хамаагүй цалин интер энд авч байгаа шүү дээ. Дураараа. Юмшаас хөдөлмөрийн гэрээ, цалингийн гэрээг төр заавал үзүүлж шалгуулж явах хэрэгтэй. Зээлийн хүүг дураараа нэмж буулгаж болохгүй. Төрийн мэдэлд. Дураараа нэмж явах юм бол энэ банкуд, банк одоо тийм үү? Элдэ систем банк юу гэдэг? Хас банк дураараа загнажлахгүй. Тэгвэл банкны захирал 6-аас 10 жил шаран жоох нь шүү дээ. За, банк ус санхүүгийн байгууллагын зээлийн хүү бас дураараа болохгүй. Бүр энэ биш үү? Германы хууль дотор би олж харсан юмнууд шүү. Тэгээд монгол хэлээр орчуулаад буулгасан. Газрын 8-ыг бол ерөөсөө тэрэн дээр бол жинхэнэ төр барьд юм байна. Яг бол газрын 8 гэсэн хөдөө нутаг гэсэн үг шүү дээ. Тийм. Хүн баахгүй хөдөө нутаг. Хотоос хол. Тэрний 8-ыг бас маш их барьдаг. Яагаад манад одоо энэ уул уурхай ч юм одоо янз бүрийн юм чинь тийм үү? Хөр жуулчлал уул уурхай хоёр ингэж их одоо газрыг баллаад байна вэ гэхээр тэнд үнийг нь барихгүй байгаа. Төрөөс барих хэрэгтэй байхгүй. Өөрөөр одоо оюутлогоо ч юм уу 5 толгой тэр газрыг тийм үү? Эхлээд төрөөс худалдаж авах хэрэгтэй байхгүй. Шууд газар руу доошгоо орхосоо өмнө. Эхлээд газрыг нь өндөр үнээр худалдаж авах хэрэгтэй байхгүй. Тэгээ тийм байхгүй. Газрын хуулиар тэр чинь зохицуулах хэрэгтэй байхгүй. Уул уурхай хуулиар биш. За, хотод дотор газар наймаалах гэсэн ойлголт байхгүй юм байна. Хизээч байж болохгүй юм байна. Хуулиар хамгаалагдсан. Төрийн мэдэлд, хотын мэдэлд. Хот суурин газрын 8 гэсэн ойлголт мэдэхгүй. Болохгүй. За, ингээд бид нар одоо ерөнхийдөө ойлгож байна шүү дээ. Яагаад өнөөдөр ингээд хэцүү бухимдалтай байгаагаа. За, тэгээ бид нар нөгөө төргээд тэгэхээр төр нь ямар байдаг вэ? Хэцүү шүү дээ. Би чинь нэг ордонд орж ирстэй нэг хурал зөвлөгөөнд орж суулаа шүү дээ. Бурхан минь тэнд байгаа тэр хүмүүс тэдний тэр ярьж байгаа. Бүр социализм үеийн мундаг сайд байсан Содом гэдэг үгэн тэнд сууж байгаа байхгүй тэр өстө ярьж байгаа юм ах юм байхгүй. За, тэгэл наашигаа нөгөө хурлын инээ тэр нэгт байгаа шүү дээ. Нөгөө дорж фалан бэлдэ дорж хандчихлоо. Тэр хүртэл ороод ирсэн утас. Гачи гээл. За, энэ яг тэ Төмөр хаан, Тимүр хааныг дүрсэлсэн. Бидний одоо нөгөө Доглон Төмөр гэж хааныг дүрсэлсэн. Нөгөө Төмөрлөн 1400 оноос хойш Төв Азийг одоо босгож ирсэн агуу хаан. Тийм учраас Тимүридийн үе гэж бүр нэртэй түүхэнд үлдчихсэн. Энэ үед бол Төв Аз бол сэргсэн, боссон. Гайхамшигтай. За, ингээд бид нар бол ерөнхийдөө одоо газрын зураг харахад бол ерөнхийдөө Алмат, Казахстаны Алматаас урагш Төв Азийн одоо философиг одоо ерөнхийдөө ингээд нэг яриад тентхийн одоо философи ямар их сургууль хүмүүжил нийгэм
хайр дурлал, тийм үү? Хүүхэд, залуунаас ийм чухал сэдвээр философтод номнууд бичижсэн гэдэгт сайн ингээд нэг танилцаад болж байгаа байхгүй юу? Мэдээ цаашлах юм бол тэгээд түүх мөх этно янз бүрийн болоо явуучих нь, яс үндэстэн болоо явуучих нь. Нарийнсаа явуучих нь. Тэгэхээр тэр үед бол одоо ийм зохион байгуулалттай. За эдний одоо дээл хувцас одоо юу вэ? Энэ хэвс одоо энэ хоол унд санал шир энэ бүх юм өөрснөө хийсэн шүү. Гаднаас дээрэндээ давид дэрэггүй шүү. Эсвэл худлаа давид дэрэггүй. Өөрснөө хийсэн гэдэг бид нар. Тэгжээж нөгөө хот улс чинь хөгжиж байгаа байна. Тэгжээж бид нар улс гэж нэрлэх байна. Бүгдний гаднаас аваад ирсэн бол ямар хаан, ямар улс гэх юм бэ? За ингээд ерөнхийдөө одоо ингээд бидний монголчууд бидний чухал сэдв рүү орж ирж байна. Яг одоо Баян улгийн хэлийн цаана байгаа Казах гэсэн одоо улс орон ард юм уу? Тэдний философитой танилцсан. Тэгээд наашгаа Баян улг руу орж ирсэн. Тэгээ Улаанбаатар. За Казахын философи дотор бол ерөнхийдөө энэ Асан Кайги, Абай Шакарим энэ гэсэн ийм одоо бас философчд Казах гэдэг нэрээр Казахын ард түмний философч гэдэг нэрээр түүхэнд бас үлдсэн юм байна. За эдгэртэй жоохон танилцъя. За Асан Кайги гэдэг ингээд ийм зураг байна. За энэ бол нэлээд тийм одоо Казахын ард түмний нэлээд тийм хүнддэгдэг ийм философч юм байна. Тийм философийн маш их одоо ойлголтуудыг казах хэл дээр буулгаж Казахын ард түмэнд хүргэсэн. Нөгөө Төв Азийн урт талын Бухар, Эмир, Самарканд тэгээд цаашаа одоо юу нөгөө Иран, тэгээд Афганистан, Пакистан, Ирак гэх нэг мундаг том соёлууд, мундаг том философиуд байж байгаа шүү дээ. Суфи, Руми одоо тийм. Тэрнээс наашлуулсаар байгаа Казахын ард түмэнд философийн ойлголт оруулж ирж байгаа. За одоо бид нар тэгээ яах юм бэ? Энэ урд урч ямар мундаг юм бэ? Тий. Ибн Сина, Алфараби одоо юу байдгийг, Албрунод дандаа махтимгүй л тийм үү? Том философчд яриад байж та. Навай тий. Ал-Кашкар гэх юм бол одоо бүр томроо явчихна тий. Тэгэхээр ийм том философчтай байна. Манай ард түмэн одоо тэгээ яах вэ? Бид нар чинь ингээд эсгийн гэр дотор ингээд бүгдээрээ суучгаад тэгээд ингээд тэг нэг мал хариулчихсан. Ингээд хөгжихгүй ингээд байж болохгүй шүү дээ. Бид нар чинь бас хөгжих ёстой шүү дээ. Хот суурин газартаа болъё л доо. Хичээл номтой болъё л доо. Эмнэлэг одоо юу байдгийг тийм боловсрал хүмүүжил одоо юу байдаг. Бас бид нар бас яг энэ уртлахын шиг Киргиз, Узбекистан одоо юу байдаг. Тэтгэр шиг болъё л доо. Тийм. Яаж? Тийм. За тэгж философцсон анхны одоо Казахын анхдагч том философч юм байна. За 15 дугаар зууны дунд үед ерөнхийдөө төрсөн гэдэг юм байна. Тийм. За тухайн үед Жанибек гэдэг одоо Казахын одоо нэг том хаан гарч ирчихсэн. Каспийн тэнгисийн тэнд, Сараа голын тэнд. За Жанибек Асан Кайгийг дуудаад зөвлөгчөөр авсан. За одоо би хаан, би төрийн ажил хийж байна. Тийм үү? Хэл одоо юу байдгийг газар нутаг, худалдаа наймаа, татвар, гайл одоо юу байдгийг бүх төрлийн ажлыг би хийж байна. Гэтэл энэ оюуны ажил бас хийх ёстой. Мэдээж би хаан юм чинь тийм мэдэхгүй чадахгүй. Тэгэхээр та одоо философч юм шиг. Энэ ард түмний оюуны ажлыг та хийх болохгүй нэ. За ингээд Асан Кайгийг Жанибек хаан хажуудаа авчирсан. Одоо монголоор бол Жанибек байхгүй юу? Бид нар бол Бек гэдэг байгаа, тийм. Бид нар бол Бек гэж байгаа. Бид нар бол энэ чинь бол Бек гэж буулгах хэрэгтэй байхгүй юу? Жанибек. За Асан Кайгийн философийн гол одоо зорилго, гол хийжсэн бүх үйлдэлүүд нь бол ерөнхийдөө яаж энэ олон дайнуудын дараа тийм амар амгалан нутгийг бүтээн босгох вэ? Тэрийг уяг нутаг гэсэн. За уяг гэдэг үг маань бол бас тэндээс ирсэн байна шүү дээ. Амар амгалан, тайман, дайн дажингүй нутаг. Том утоп ярьж шүү дээ. Бүр одоо Плато одоо хэн байдгийг нөгөө Грекийн тийм үү Платогийн Republic за хэний одоо утоп тийм юуны Италийн утоп тийм бүр тийм том сэдв ярьж ирсэн. Амар амгалан дайн дажингүй ийм нутаг яаж бүтээх вэ? Том утоп яг социализм л ярьж байгаа байхгүй. За англи дээр маш их сэдвүүд байт юм байна.
Тэгээ би баахан бас ингээд нэг монгол руу орчуулчихаар бас хэд их ингээд нэг махан орчуулга болоод биднээс бас холдчих болов гэж яасан. Ер нь одоо бол манай step thinker гэдэг юм байна. Ер нь цөл нутгийн, тал нутгийн тийм үү том бодогч гэдэг юм байна. Бид нар чинь thinker гэдэг үг сэтгэгчж орчуулад байдаг юм аа. Уул нь бодогч байхгүй. Маш их бодсон байхгүй. Сэтгэгээгүй. Бодсон. Удаан бодсон. Тэндээс гаралтай. Би тэр цаана тэр Абагийн зураг одоо Аба орж ирж шүү дээ. Абагийн зураг. За философч гэж хэлсэн. За том поэт. Философийн ойлголтуудаа яруу найргаар гоо зүйн гоо сайхнаар илэрхийлдэг, бичдэг. Энд бол англи хэлээр бол нэг цаахаа. Ерөнхийдөө бол бүх амьдралаа хүмүүсийн төлөө зарцуулсан. Бүх амьдралаа. Хасахын ард түмэнд зарцуулсан. Авгаадаа биш, хүүхдүүдтэй биш, ээжтэй биш. Нутгийнхандаа биш. Тэгээд учраас ер нь кайги гэдэг нь ерөнхийдөө бидний нөгөө яриад байдаг гай гэсэн үг явж байгаа юм байна. Гай гэдэг нь казахуудын хувьд зовлонтой гэсэн үг юм байна. Зовдөг. Тэгэхээр энэ нэг бол Асан кайги гэдэг маань бол арт түмнийхад бол дандаа зовж явж идэг хүн гэсэн тийм нэр юм байна. Сайн орчуулах юм бол. Би одоо энтхийн философи гэсэн мөртлөө арт талд дандаа бий гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад гэвэл ер нь энтхийн ингээд философийн номнуудыг ингээд уншаад энтхийн философитой танилцж байгаа. Ерөнхийдөө хүний энэ бий гэсэн энэ асуудыг маш их тавьж тэрэнд хариулахж оролцсон. Энтхийн гол одоо философч тэр Махавира гэж байгаа. Тэр бол хиндуизмын философи. За тэрний дараа одоо бидний сайн танил одоо буддын шишний одоо будда тийм ээ бас одоо бий гэдгийг маш их асуусан. Тэгээд ерөнхийдөө энтхийн философийн нэг онцлог болохоор биег бол ерөнхийдөө анханаас бол үүсгэсэн байна. Ер нь бол одоо бидэрт яг тогтсон яг бий бол байхгүй юм байна. Энэ бий бол одоо үргэлж өөрчлөгдөж шинжлэгч яадаг нэгдүгээр. Хоёрдугаар хүн өөрийгөө бий гэсэн тэр одоо бие даасан тэр биегээ үүсгэж яг одоо жинхэнэ бий болно гэдэг бол тийм амархан биш юм байна. Маш хэцүү юм байна. Одоо бид нар нөгөө дээрх гэлтэй яриад байдаг шүү дээ. Тэр чинь бол яг л бий болж байгаа юм байна. Өөрийгөө олсон бий болно гэдэг бол ямар хэцүү тэр одоо буддагийн чинүүдээр зөндөө байгаа шүү дээ. Шунал байхгүй болох, хувиа бодох, эгоизм тэр бүгдийг байхгүй болгож устгаж байгаа шүү дээ. Энэ хятадын философи очоо. Бид 3000 жилийн төвхтэй шүү дээ. Яагаад би одоо хятадын философиг бид гэсэн үгтэй холбосон бэ гэхээр одоо нэг тосгоныхон тариачтай тий одоо бид гэдгийг одоо маш их чухалчилж хамгийн өмнө тавьдаг. Биеийнхаа өмнөр бидийг тавьдаг. Боловсролын тал руу хятадын философи боловсролыг их чухалчилж байгаа. Энтхийн философч нь хятадын философийн хажууд бол ерөнхийдөө сэтгэл зүйн маш чухалчилж байгаа байхгүй юу? Одоо нэг биеийн асуудал болчихж байгаа байхгүй юу? Тий. Хятадын философи бол тэгэхээр тий биегээ хошин тавь. Эхлээд бид рүүгээ анхаар. Бид дотор чи учраа олчих юм бол бидний нэг гишүүн болж чадчих юм бол тэндээсээ дараа чи өөрийгөө одоо мөчлөөд явах хэрэгтэй. Японууд бол зэн буддизм гэж тэгж байгаа. Тэр чинь яг буддагийн орнд явж байгаа. За даоизм бол Японоос маш их огцсон шүү дээ. Даогоор тэр одоо бүгд одоо тэр чинь нөгөө доо гэдэг чинь яваад байгаа шүү. Бидний одоо нөгөө жу доо энэ төр гэдэг чинь айкидо тэр чинь тэр доонууд дандаа яваад байгаа байхгүй юу? Тий. Тэрний үг бол одоо тэгэх зам гэсэн. Төвчээртэй айкидо гэдэг чинь одоо өөрийнхөө хүчийг хэрэглэхгүй хүний хүчийг хэрэглээд өөрөө нь унгаадаг. Тэр яваад байгаа шүү дээ. Арабын философч нь одоо нөгөө өмнө нөгөө персийн философи эндээсээ хөгжиж бие даасан философи болсон баггүй. Арабын ертөнц одоо үүссэн баггүй. Анх одоо хуманизм бидний одоо хүмүүнлэг гэдэг ойлголтууд чинь тэнд үүсэж байгаа баггүй. Хүнийг судалж эхэлж байгаа баггүй. Одоо тэр Коран гэж тийм Коран ч одоо нүл сургуумж тэр өдөрт тэр мөргөл хийж байгаа чинь дандаа психологоо цэвэрлж байгаа. Мөргөл хийх болгондоо энийгээ цэвэрлж байгаа байхгүй. За дараа нөгөө Абай гарч иж байна. Казахын хамгийн цаа тэр болонд байгаа. Хамгийн цаад болонд тий. Абай. За Казахстан орны одоо арт түмний маш их одоо ярьдаг. Хаал бол одоо Абайгийн хөшөө. Тий. За Алматад явж хахад Абайгийн хөшөө байсан. Казахуудтай яриад сууж хахад Абайгаа маш их одоо ярьд юм билээ.
За 1845-аас 1904 он хүртэл одоо амьдарч ирсэн юм байна. Тийм. За жинхэнэ Казахын тал нутгийн хөв. Одоо яг л бидэртэй адилхан эсгийгэр дотор ариг уугаал, тараг уугаал, гараал, хонь ямаа, тэмээ, адуумал. За Казахын одоо нэртхүү нөгөө айхтар, агуу, суут, нэрт гэдэг үгийг энд одоо бас хэрэгжилж байна. За Абагийн төрсөн нутгийг бол Чингис нутаг гэж нэрлэдэг гэсэн юм байна. Сүүлдээ Сэмэ гэдэг нэр нь өөрчлөгдчихсөн. Уул нь бол тэр нутгийг тэр хавийн Казахын хойдлын Сэмэ одоо өнөөдөр Астана хот байгуулагдчихсан байгаа. Тэр нутгийг бол ерөнхийдөө Чингис нутаг гэж нэрлэдэг байсан юм. Тэгээ бидний нөгөө Чингис хаан гэдэг байгаа шүү дээ Чингис. Тэгээ тэр чинь нутгийнхаа нэрээр явж байгаа юм байна. Чингис нутгийн хүү учраас тэр Чингис гэдэг нэр нөгөө Ал Фараби, Ал энэ төр гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь болвол тэр нутгийн тэнтгийн гэсэн үг яваад байгаа хөө. Ал Фараби гэдэг чинь Фарабигийн Ибн Сина гэдэг чинь Синагийн нутгийг гэсэн яваад байгаа шүү. Тэгэхээр тэр чинь одоо багч Ибн Чингис ч юм уу, Ал Чингис ч юм уу тийм байж тэр нутгийн хүү гэдгээрээ явж байгаа байхгүй. Тэгээд би тэнд явж байгаа нөгөө Казахын өцөг дөрөвдөр маргааш гэсэн нэвтрүүлэг хийсэн байгаа шүү дээ видео. Та нараа завандаа нэг харж байна. Тэгээд яг тэр нутаг чинь тэр одоо тэндээс тэр хүмүүстэй уулзж яхад тэр Чингис чинь манай энтхаа гэдээ яриад байгаа байхгүй. За Абай бол ерөнхийдөө Казахын литературыг үндсэн байгуулагч. Литературын хэлийг language хэл литературын хэл гэдэг чинь аягүй чухал байхгүй. За философч тийм. За тэгэл одоо композер, орчуулагч тийм үү? Улс төрийн хэрэгт маш их оролцсон. Казахын ард түмэн Казах нутгийг шинжлэх гэж оролцсон. Одоо миний нэг ном байгаа шүү дээ. 10 жилийн өмнө бичсэн 10 Монголд орчин үеийг үлэгдэнэ гэж. Өөрөөр хэлбэл Казахын ард түмнийг орчин үеийн болгох гэж оролцсон. Наад одоо уламжлал, заншил, тараг, сүү одоо юу гэдгийг эскигээр энэ амьдралаа одоо нэг жоо орчин үеийн болгооч. Хэдэн зуун жилийн өмнө байгаа юм шиг ингээд амьдраад байх юм. Яам хэцүү юм. Тэ. Эмнэлэг, боловсрол, сургууль хүмүүжил эн чинь хэрэгтэй шүү дээ. Бүх насаараа одоо тэгээд яах юм тэгээд хонь малтаа зурцаар байгаа дуусах юм уу? Дэлхийн уран зураг сонгох хөгжим тэрнтэй бас нэг ойрч үзэх хэрэгтэй шүү дээ. Тий. Бетховеныг сонсохгүй явж байгаа хөх юм уу? Тий. Леонардо да Винчигийн зургийг харж нэг сайхан тийм үү? Гоозын мэдрэмж авахгүй байжгаад энэ амьдрал дуусна мэдэхгүй. Тий. Renewal of Kazakh culture гэж байгаа байхгүй. Казахын соёлыг шинжлэх гэж оролдож байгаа байхгүй. Юу уламжлалт соёл? Шинжлэх. За тэгээд Оросын болон Европын соёлоос бас суралцсан яа. Тийм. Одоо муусаа архичи орсч гэдэг юм уу? Муусаа хужаанарч гэдэг юм уу? Тэгэх биш. Энэ арт түмнүүдийн соёлоос суралцсан. Европоос суралцсан. Тэр соёлоо сайжруулах гэж дээд өндөр соёл болох гэж ш. Уламжлалт соёл хөдөө одоо малчин нүүдэлчний соёл чинь доод соёл байхгүй. Соёл биш гэж хэлж болохгүй. Доод соёл. Одоо өндөр түвшний соёл хэрэгтэй биш. Одоо соёл урлагийн сургуульд би чинь лекц уншижсэн. Амар доод соёл байхгүй тэр. Моцартыг сонсоод, Бетховеныг сонсоод, Леонардо да Винчигийн зураг одоо том зураачдын зургийг сонирхчмаад тэгээ зохиолын дуулаад байгаа байхгүй. Тий? Лекцэн дээр гоё юм дуулдаг юм зохиолын дуу. Тэгээ доод соёл руу орчих. Зурдаг зураг нь уул одоо бурхан одоо юу байдгийг эсгэлгээр. Оюуны өндөр түвшинд зураг зурх, оюуны өндөр түвшинд хөгжим дууд болохгүй байгаа. Ингээд дээд соёл руу бид нар орч чадахгүй байгаа байхгүй. Доод соёлдоо байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чинь би одоо 10 Монголд орчин үегээд өгүүлэгт ном дээр бичсэн шүү дээ. Тэгээ Моис соёлт лекц уншихад амар хэцүү байдаг. Цааталт нэг хэдэн багш нар яг тэд ингээд хойролдоо ингээд зурагтаа зунгаарлаад хинж хинээсээ илүү биш. Тэгээ хоорондоо ингээд тохирцоод байждаг. Тэгээ гаднаас нь орж ирээд шинжлэхэд өөрсдөө сайжруулах гэхэд бүгдээрээ ингээд эрүүл оруулах гэдэг. Яа хойгоор хачаач юм яриа. Үгүй ямар хэрэгтэй. Би ч одоо хэд хэдэн энэ юунуудад очиж лекц уншаад тэгээд яас хэцүү юм бэ тий. Одоо яа их үү тэгэл та нар наа доод төвшөнтэй баймаар үйлгэл доод төвшөнтэй байцгаа. Тий? Би яах вэ? Цаашаа явна шүү дээ. Тий?
нохоо хуцчил байдаг, тэмэн суваа явж л байдаг гэдэг шүү дээ, тий. Хуцчил байг тэд нар. Би миний ажил хөдөлмөр цаашгаа тэгээд урагшлаа шүү дээ. Тий, философи академи байгуулна, лекцээ уншина, бур дотор явна, номоо бичнэ, асуудал байхгүй шүү дээ. Надад ямар ч асуудал байхгүй байгаа шүү дээ. Тэгээд исламын шашны бас тийм либерал, хүний эрхчлөөг бас жоохон тодтогсон тэр юмыг бид нар бас авах ёстой гэж байгаа байхгүй. Исламын шинжид ийм муу шашин биш байхгүй. Амар сайн шашин. Коран бол амар сайн. Бид нар л одоо нөгөө Америкийн пропагандад өртөөд араб, ислам гэхэр нэг террорист, алан хядагдагчид, бөмбөг дэлбэлэгчид гэдэг ойлгоод яваад байгаа байхгүй. Энэ чинь бол зүгээр барууны тарих угаалтанд орцсон байхгүй. Тэр их өндөр соёлтой түүхтэй арт түмнийг зүгээр одоо алан хядагдаж бөмбөг дэлбэлдэг гэж болохгүй шүү дээ. За тэгээд би нэг ийм нэг зураг оллоо. Зураг харлаа. Тэгсэн энэ эсгийгэр нь болохоор 100 гаруй жилийн өмнө Монгол нутгийн эсгийгэр. За энэ эсгийгэр нь болохоор 100 гаруй жилийн өмнө Абаягийн нутаг, Чингис нутгийн эсгийгэр. Тэр ерөнхийдөө бид нар энэ Монгол гээд байгаа Баян улгийн цаанд Казах гээд байгаа, Баян улгийн гээд байгаа энэ ард түмнүүд бол ерөөс нэг ялгаа байхгүй байгаа байхгүй. Хоёулаа л ийм эсгийгэртэй байсан. Тэгэл эндээс гарч ирсэн. Тэр нэг одоо илүү дутуу гэдэг байхгүй байгаа. Гол нь Казахын ард түмч уртлын Узбек, Киргиз, Тажик, Туркменстан, Багдад одоо юу байдгийг те тэндээс маш их соёлын юм авч ирсэн учраас эдгээр чинь энд огцом хөгжсөн байхгүй Казах. Сая чин тэр Казахстанд очоод Алматад очоод ямар их айхтар сүрхий хөгжсөн харлаа шүү дээ. А бид нар ч болохоор нөгөө нэг Оросоос янз бүрийн орж ирээд тэрий чин социализм яваад хөгжих гэж нэг оролдоод тэгээд бүтлгүүтээд одоо тэгээд ингээд гिचэн болцсон байгаа байхгүй. Арчлагж айхтар мундаг юм одоо бүтээгээд арчлалсаа балах байх гэсэн чинь аахан холгаашна. Тэгээ миний хэлээд идэх чинь тэр байхгүй. Нэг л болохгүй байна гэдэг чинь. Тэгээд ер нь бол ийм ойролцоо юм байл шүү. Энэ хоёр эсгийгэрийг харахад бол тэгээд бэргэдэж байгаа зэрэгцүүлсэн. Гэхдээ энэ тэр нь илүү тэр нь дутуу гэсэн бол биш шүү. Зүгээр зэрэгцүүлээд ер нь бол бид нар бол нэг л гарал үүсэлтэй юм байна штэ гэдэг л явж байгаа байхгүй. Ямар ч ялгаа байхгүй. Хойд нутгийн Казахын талын нүдэлччүүд урагшаага биш, алмаад биш шүү. Алмаад бол шал өөр. Тэр чинь торгоны зам учраас маш хөгжиж гисэн. Хойдлын нүүдэлчин бид нар чинь бол торгоны замаас хол байхгүй. Тэгэхээр сүүлд манжийн үед орж ирсэн. Тэгэхээр би манжийн лекцэн дээр ярина. За ингээд би Баян улгийгөөс тийм үү Алмат хүртэл явлаа шүү дээ. Тэгээд Казакууд гэж хий юм бэ танилцах гэж олон мянган километр машинтай Улаанбаатараас гараад Брүстэй гараад юу ороод Баян замдааны хоноод Баян улгий ороод Баян улгийгөөс Алфаарданд суугаад хойгуур давхсаар Казахын хойноос урдах бүх замаар нь давхсаар аваад урагшаага Алмат орсон. Замдаа бас хонсон. Тий. Тэгээд тэнд зогсож хоол ундаж явахдаа тэр арт түмнийг харж тэднэртэй танилцж явлаа шүү дээ. Тэгээд тэндээс чинь нэг ойлголт авлаа шүү дээ. Тэгээс би хизээш одоо Улаанбаатараас Алмат руу онгоцоор нисэх бодоогүй баг. Яг тэр арт түмнийг орж иж тийм үү? Үнэрлээ, амтлаа, харъя, танилцъя, мэдрээ. Амаач Казах орж үзээгүй. Тэр нутгаар явж үзээгүй мөртлөө муусан Казакууд наад чи хасаг тэрэгний юу ч шал готлам яваад байгаа байхгүй юу? Цахадаа чи манай хаан ч гэж. Бидэрт ямар ч хамаагүй. Тэр Тимүр, Довлон төмөр бидэрт ямар ч хамаагүй. За тэгээ Казахстаны өчигдөр өнөөдөр маргааш гэсэн юм видео бичлэг хийхээр явсан. За тэгж явж байгаад энэ яг юм их сургуулийн янз бүрийн профессорууд дандаа философийн энэ философийн тэнхимийн янз бүрийн хүмүүстэй эдгээр бол судлаач зарим доктор энэ Баян улгиос очсон залуу юм байлээ. За энэ бас Баян улгиос очсон нэг эмэгтэй байсан. Гэрхэмшлэнгийн эдэртэй ингээд жоохон философцсон. Би философийн лекц уншсан тэнд. Тийм гоё байсан, сайхан байсан. Тийм. Тэгвэл би тэдэрт нэг айхтар нарийн ширээ юм яриаггүй. Тэ яах юм тийм үстэй тэ одоо бид нар нэг юм байж тэ тийм байж тэ ийм байж тэ зүрхүүдээ яг философийн л уулзалт. Нэсээ түүхийн хэл судлалын тийм асуудлууд руу бид ороогүй. Одоо дараагийн удаа бол түүх ярина, хэл судлал ярина. Одоо бол тийм биш. Тэгээ Казах ба Монголын философи
Эндээс одоо би ч нэг Монголын философи гаргаж ирэх гэдэг шүү. Тэгэхээр би Казахын философиос одоо Монголын философиг гаргаж ирэхийн тулд нэлээд бодох ажил гарч байгаа байхгүй. Сэтгэх биш шүү, бодох. Thinking. Тэгэхээр энд бол nomadic epistemology гэсэн ойлголт гарч ирэхээс өөр аргагүй юм. Ер нь бол ийм нүүдэлчин, нүүж амьдардаг хүмүүсийн танин мэдхүүн яаж явагддаг юм? Юуг үнэн гэдгийг, юуг зөв гэдгийг, юуг буруу гэдгийг. Яагаад одоо тэнгэр шүтдэг юм? Яагаад уулын оройг хайрхан гэдгийг. Тийм үү? Тэр бүх ойлголтуудыг бас нэг мэдэх. Цаг агаарын өөрчлөлтийг үгж ойлгож байна. Аадар бороо орох, үер болох, их шуурга болох, газар хөдлөх одоо юу гэдгийг байгалийн энэ том үзэгслүүдийг хэрхэн танин мэдж тайлбарлаж ирсэн. Тэр аяг чухал байгаа байхгүй. Одоо манай юм бол хөдөө байж хаад тэнгэр нэг бүрхэг өдөр тэнгэрт үйлчлэх гараал нэг гачин болсон чинь лууны сүүл гараад ирчих гэж орилоо тогоо шангаа нүлээдсэн байхгүй. Би бүр гайхчихсан. Тэрс нэг тэнгэрянизмыг их сайн ойлгох хэрэгтэй. Тэнгэрийн онолыг. Хурамс тэнгэр. Яагаад тэнгэр минь хөх тэнгэр, мөнх тэнгэр гэдэг байгаа. Энд чинь нүүлчин ард юм чинь тэнгэрээр л харж тэнгэрдээ л одоо тийм үү найдаж гуйж явд юм биш шүү дээ. Одоо бөөнөр чинь бол тэнгэр лөө хараад юм гуйгаад байгаа шүү дээ. Тийм. Нас орсон эмээ тэр тэнгэрт байна. Нэг уул затхуул гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэл одоо тийшээ тэнгэрт байгаа эмээтэй уцаар яриулж байгаа шүү дээ. Бөөнөр чинь. Тэр одоо ямар ч сүрхий айхтар нэгж юм тэр хол одоо мобикомор бол барахгүй шүү дээ тэнгэртэй харьцахад хис сүрхийл одоо чадaltaй л уцсан байх шиг байна. За энэ бол бидний одоо тэнгэризмын юм явж байгаа. Өнөөдөр энийг бас нэг ойлгож буулгаж ирэх. Ялангуяа би философийн төвшөнд буулгаж ирэх. Тэр амар чухал. Эмээгээ ойлгох. Яагаад тэгдэг вэ? За ингээд алтай гар одоо эндээс явсаар гоод ховд үлгүй ороод энэ чинь нэг алтай нуруу учраас энэ алтай нуруугаа орсоор явж ингээд тойрд юм бэл. Биш тойрд. Тэгээд тойроод тэгээд урагшилт. Тэгээд энэ алмаат. Олон мянган километр. Тэгээс энэгээр шууд орох боломжгүй. Ингээд шууд орох боломжгүй. Энэ хавьд бол байгаа л да. Гэхдээ нэлээд төвхтэй. Энэ хавьар бол ингэж орж яваад ийшгээ орж ирнэ. Гэхдээ энд чинь хятад уйгурын нутаг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар анхаа өтөр бол энэгээр ингэж хил гараад энэгээр тойроод алтай нурууны тойроод энэгээр ч одоо нэг гоорны алтай байгаа шүү дээ. Тэрийг чинь тойроод тэгээд ингэж алмаатар. Тэгээд засмал зам нь болохоор бас ингэж явсан. Нэлээд гитсүү. За энд бол нөгөө миний хэлээд байгаа Чингис нутаг. За өнөөдөр бол Симэ болчихсон. За энд бол Семиплатинск гэдэг Орос булгаа хийчихсэн. За тэгэхээр баруун урд талаас хэн энд ирсэн бэ? Тэр амар чухал. Яг л тэд нар чинь нөгөө доголн төмөр Батхан, Мөнх хаан тэдний үлгэр домогтой ирж байгаа шүү дээ. Хурамс тэнгэр. 101 нөгөө дарих бурхан. Тэр бүх ойлголттойгоо эндээс нэг ирж гин, хойгураа, урдуураа нэг ингэж ирж гин. Дараа нь ууграас шууд бас наашаа ирсэн биш. Би өцгдөр нөгөө нэг танилцуулга маргааш лекцтэй гэдэг дээрээ бичсэн шүү дээ. Би баян үлгийн 3 залуутай уулзаж суужсэн. Нэг нь юунаас ирсэн, Казахстанаас ирсэн, нэг нь бүр энэ Кыргызстанаас ирсэн, нэг нь ууграас ирсэн гэж байгаа. А бид нар бол бүгдийн казак гэдэг. Бид нар одоо баян үлгээд ажиллаад амьдрал байж байгаа. Дотроо маш олон төрөл хүмүүс байгаа байхгүй. Ерөнхий хэл яриад ойлгогддог. Тэгэхээр энэ гурван чиглэлээр наашаага ирсэн байна. Тэгэхээр тэр ховд яагаад ийм сүрхий, Баруун аймгийн яагаад ийм сүрхий байдаг чинь эндээс чинь маш их юм ирсэн учраас эдгээр чинь тийм сүрхий. Тэгээ хэл нь яриа нэг жоохон авийн өөр байдаг чинь аргагүй юм байна. 180 сард ховд их гоё байдаг гэсэн шүү дээ. Нөгөө шийгоо, мигоо, жимс ногоо могоо зараад л ерөөсөө хямдхан байдаг гэсэн шүү дээ. Улаанбаатараас 5-6 дахин хямдхан. Тэр аргагүй юм байна. Тэгэхээр бид нар энэ Баруун аймгийг ойлгох, ялангуяа ховд аймгийг ойлгох. Ховдын хүмүүсийг.
Нөгөө ховдод чинь яваад шүү дээ. Сангийн хэрэм байгаа шүү дээ. Тэ сангийн хэрэмгээд манжи юу юм. Тэгэхээр тэр бол манжи лекц дээр ярина. За тэгээд тэндээс ингэж их ирээд ирсэн юм байна. Тийм үү тэгээ Чингисээс ахуулаад мөнгө одоо юу байдгийг доглон төмөр одоо юу байдгийг за тэгээд одоо хормост ингээр бүх бурхтын түүх хаадын түүхтэйгээ энэ ард түмнүүд ирсэн юм байна наашаага. Тэгэн бодвол энд одоо тэгээ хэн байж гисэн. Гэрэг асуулт гарч ирж байгаа. Тэгээ би нэг ийм нэг зураг оллоо л да. Энэ одоо байгаль нуур. За энэ бол тэр чигээрээ одоо Монголын нутаг. Энэ бол ийшгээ Казахстаны нутаг. Тэгэнгүүт энэ 1850 оноос 1250 он хүртэл энэ бол уйгурын одоо эзэн тулс гэж байгаа байхгүй. За энд одоо тэгээ тийм орхон хар балгас. Тэгэнгүүт энэ хараа зүүн төргүүд гэж байгаа байхгүй. Энэ хэсэгт баруун төргүүд. Энэ нөгөө Тяньшан уул. Энэ нөгөө Самарканд. Энд Хорезм. Энд нөгөө Бухар. Энэний чинь ингээд эзэлсэн. Энд одоо хотон гэж байна. Бид нар одоо хотон гэдэг идэг штэ. Хотон гэдэг сум хүртэл байгаа штэ өр хангаа. Биш тий өр хангаа. Ар хангаа юм да. Тэгээ тэр бүгд чинь эндээс ирсэн нэрнүүд биш штэ. За энэ урталд бол хятад одоо Жунга бол байдгаараа л байж гисэн. Энэ хойдол чинь бол энэ Китан. Китай бидний хэлээд байгаа хятад хятангууд чинь хойдол бол. Жунга биш шүү. Жунга чинь Бээжингээс урагшаа байгаа. За энд бол одоо Перс байгаа биз? Перс бол урагшаага байгаа. Хөгжилтэй. Хот сойрог. Тэр энэ хойтлын энэ одоо хэсэг ч юм бол одоо Киргиз байгаль нуурын тэнд киргизүүд байсан байна шүү дээ. Киргизүүд. Энэ араа ойрдууд энэ нөгөө баруун талд. Тийм нь өдөрсөө бодох. За бүр ишгээ яваад ирэхээр хазаарууд. Тэгэхээр энэ бол 800-аас 1250 оны юм явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэрээс түүхийн хувьд энэ хэл яриа бүх юм дахин нэг харж ярихгүй бол бүр өдөр маш буруу ойлголттой явж байгаа юм. Тэгэхээр энд хэн байсан бэ гэдэг чинь чухал болчиход байгаа байхгүй. Гаднаас их нэрж тэгэхээр энд хэн байсан. За ингээ Монголын философи 3 гэсэн өнөөдрийн лекц ингээ дуусахад ерөнхийдөө Уйгураас юу ирв? Киргизээс юу ирв? Казахаас юу ирв гэсэн ийм одоо философийн ойлголт гарч ирэх ёстой эндээс. Тэгээ би ч ингээд философийн лекц болгоныхоо дараа Монголын философи гэж гаргаж ирэх гээд байгаа шүү дээ. Тэгээ тэр чинь явсаар байгаад Монголын философи гэдэг юм гарч ирэх ёстой. Тэр аюу чухал. Нэгэн төл би Монгол улсын иргэн, нэгэн төл би энд төрсөн, нэгэн төл их хэл маань Монгол. Нэгэн төл энэ улсын иргэн. Энд амьдарч байна, эндээс хооллож байна. Тэгэхээр би өөрөө философч хүн. Тэгэхээр энэ орны, энэ арт түмний философиг би гаргаж ирэхээс өөр арга байх. Энэ бол өөрөө өөртөө өгсөн даалгавар. Хэн ч юм даалгавар надад өгөө. Тэг өгөх тийм чадвартай хүн ч байхгүй. Би одоо тэгээд тийм намайг тийм үү? Надаас илүү хүн л ойлгож, надаас илүү хүн л магтана гэхээс биш. Надаас доор хүн намайг магтаж чадахгүй шүү дээ. Миний хэр мэдлэгтэй үнэлэх тийм чадвар байхгүй гэж. Тиймээс одоо төрийн шагнал надад өглөө гэхэд тэр төр чинь надаас доор юм чинь намайг яаж мундаг гэдгийг мэдэн ш надад шагнал өгөх юм. Яа. Тэгэхээр одоо муулдаг ч юм уу надад дургүй байдаг ч юм уу надад уурлсан хүмүүс бол арахгүй байхгүй. Тэд зүв байхгүй буруу биш. Үнээр тэд одоо тэ солиотой юмшгэл байгаа. Арахгүй. Тэгээ зарим та мэдлэггүй энэ гэж байгаа шүү. Мөртлөө өөрөө мэдлэг гэж үгийг ч мэдэхгүй. Мэдлэг гэдэг чинь хүний хувийн үнэмшил биш шүү дээ. Гоё штэ гоё тийм. За ингээд сонин үгнүүд дээр бас нэг хэдүүлээ нэг жоох ажиллачих. Нэг хэдэн үгнүүдийг бас та нарт тайлбарлачих. Энэ одоо философийн ажил хийж явах, энэ Казахстанаар явж байгаа, баян үлгийгээр явж байгаа. Тэр баруун талаар тийм үү? Судалгаа хийгээд явж байхад нөгөө видео бичлэгээ хийгээд явж байхад сонин юмнуудад таарлцсан. Тэгэхээр бид нар нөгөө нэг баян гэдэг штэ. Тэр үг чинь бай гэсэн үг юм байлээ. Бай. Бай гэдэг маань бол баруун аймгийн Казахын тэндээс их олон их гэсэн үг юм байна. Олон бол бай гэдэг юм. Тэгэхээр бид нар нэг баян хүн гэдэг чинь тэр чинь ямар нэг юмар олон л байж таараа шүү. Тэгжэл баян гэж байгаа шүү. Мөнгө ихтэй бол одоо мөнгөөр баян. Адуу ихтэй бол адуугаар баян. Тэр чинь юу гэсэн үг вэ?
олон гэсэн үг байхгүй. Бидний тэр Английн rich баян гэдэг үг биш байхгүй. За тэгээд энэ Bay Concord гэсэн үг байт юм байна. Тэгэхээр тэр нь болохоор нөгөө бидний Баян хонгор аймаг биш. Тэр чинь Bay Concord юм байна. Олон бор гэсэн үг юм байна. Тэгэхээр тэнд олон бормоор байсан бол Баян хонгор, Bay Concord. Тэр явж байгаа байхгүй. Хонгор гэж бид нар яриад байгаа шүү дээ. Баян хонгор. Хонгор гэдэг үг маань бол гүн бор гэсэн үг юм байна шүү дээ. Тэгээ явандаа өршлөгдчихсэн. Амарг мамарг болоо явчихсан. За баягийн дараа лик залгаад баялик болчихвол олон ихтэй газар. Бид нар бол баялик гэдэг нь баялаг болгочихсон баг. Баягийн баян болгоод баяликийн баялаг болгочихсон. За тийм бол байгүл гэж байгаа байхгүй. Одоо хойтлын байгаль нуурчин бол байгүл баг. Усагтай. Нуур том нуур. Тэгэхээр бидний байгаль гэж үг чинь бол хөөхий тэр дээр үе байгүл гэсэн үг явж байгаа. Тийм юмараа их олон. Тэрс одоо nature гэдэг бид нар тийм үү байгалийн баялаг гэдэг тийм биш. Баялаг чинь тентхийн үг, байгаль чинь тентхийн үг. Көвсгүүл гэж байгаа байхгүй. Одоо бидний хөвсгөл чинь көвсгүүл гэсэн үг байхгүй. Көвс гэдэг нь гүн, гүл гэдэг нь нуур. Бид нар гүлийг одоо гол гэдэг байгаа ш. Гол чинь нуур гэсэн үг байхгүй. За уула гэж үг гэдэг юм байна. Хамгийн өндөр нэр хүндтэй уул гэдэг юм байна. Нэг зүгээр юм шогор юм харахгүй энэ уул гэчээгүй. Тэгэхээр нөгөө философч хүн чинь энэ юмнуудыг чинь ингээд хараад бодоод цаана тийм юм явж штэ гэж гаргаад ирж байгаа байхгүй. Үг гэдгээр харахгүй байгаа. Танин мэдхүү гэдгээр харж байгаа. Өөрөлд тухайн ард түмний танин мэдхүүгээс үг үсэн штэ. Тэгээс одоо монгол хэл гэдэг ингээд хайрцагтай бэлэн хэл ингээд тэнгэрээс ингээд буугаад ирсэн биш шүү дээ. Эсвэл хүмүүс суужгаад за ийм үг зохио гэдэг ингээд зохио сууж байгаа биш шүү дээ. Тухайн тэр ард түмний танин мэдхүүгээс үсэж байгаа байхгүй. Тэр танин мэдхүү хэрэг вэ? Хэрэг фантазалсан бай. Тэр тусмаа олон үг үсэж байгаа байхгүй. Баян үгтэй болж байгаа байхгүй. Бай үгтэй болж байгаа байхгүй. За тэгээд яг та ингээд явж байхад уншиж байхад бүх юмуд бол ерөнхийдөө ингээд гаргалгаа нь гарсан л да. Одоо бидний энэ сэлэнг, орхон, хяргас, увс, ховд, баян зүрх, баян бүрд, цагаатай, хар хорин бүгд тэндээс ирсэн танин мэдхүүн үгнүүд. Сэлэн гэдэг маань бол юу гэлж байгаа вэ? Их төмөртэй газрыг сэлэн гэж юм байна. Нэг Мойсын нэг багшаас түүхчээс Сэлэнг аймгийн нөгөө номосонд очиход Сэлэнг аймгийн номосынгийн дарга яриад шоолж исэн байхгүй. Яасан гэсэн доктор энэ сэлэн мөрний сэлэн гэж юу гэсэн үг юм бодоо гэсэн чинь нөгөө Мойсын түүхийн профессор тэгж хэлсэн гэсэн. Сэлэг гэдэг үгнээс гарт. За зайсан харам гэдэг бол хориотой гэсэн үг юм. Тэрэндээ харам гэвэл тэр чинь хориотой гэсэн үг юм байна. Ямар гоё үг. За тэгээ Эрдэнэ бол тэргүй тэндээс. Багш, суралцах, төр, санаа тэндээс. Ер нь санаа гэдэг үг бол тэндээс тэр хавийнхан бол Төв Аз тэр цаашгаа бол ер нь мэдлэгийг санаа гэдэг байсан юм. Тэрс энэ их санаатай гэсэн үг биш. Мэдлэгтэй. За уяг гэдэг бол амар амгалан гэсэн үг маань. Гай гэдэг маань зовлонтой гэсэн үг. Зүрх тий зоригтой зүрх. Боорцог одоо тэндээс ирсэн биш шүү дээ. Бид нар чинь нөгөө гурил байхгүй учраас тосонд гурил тийм үү шараад идэх гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Яг өөхөн тос байна. Гэтэ бид нар гурил гэж байхгүй шүү дээ. Бид нар газар тариалан мэдэхгүй сүүл Оросууд л газар тариалантай болгоно шүү дээ. Яг тэрнээс өмнө уйгрын газар тариалангууд бол байсан. Уйграх шүү. Тэр явж байгаа. Яг мөслөгөөс өмнө энэгээр бас газар тариалан байсан гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр тийм их одоо хэмжээнд одоо байгаад. За тэгэл айраг, аяг, тавг, халбаг, сэрэ бүгд тэндээс одоо малчин эсгийг дотор сэрээдэд сууж байгаа гэж байхгүй шүү дээ. За нэг иймэрхүү. Үгс бол ингээд
маш их орж ирж байгаа байхгүй юу? За тэгээ янз бүрийн нэрсүүд их ирсэн байна. Хурмас тэнгэр, Хутагт бэлэг, Оюун бэлэг, Сүхбаатар, Бэлгүүн, Чингис, Орхон, Сэлэнг эдрүү дандаа хүмүүсийн нэр. Далаа гэж нэртэй хүн байна, Сэлэнг гэж нэртэй хүн байна, Чингис гэж нэртэй олон залуучууд байна, Орхон гэж нэртэй олон охтууд байна. Дандаа за Бэлгүүн бол одоо гадуур дүүрэн шүү дээ. Тийм. Нэг ангид 30 хүүхдээ маргааш 20-д нь Бэлгүүн гэж нэртэй байсан шүү дээ, тий. За Арслан болоод тэрүүд маш Арслан гэж нэртэй хүмүүс. Тэр ятгаа одоо бүхий цолыг хүртэл Арслан гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Арслан гэдэг үг тэндээс ирсэн. Гэхдээ Манжаас бас тийм үү, энэ хоёрын нэг юм холбоо яваад ах шиг байна. За цэцэг гэдэг үг бол яг тэрүүд тэмтгэхтэй цэцэг, шишиг, алтан цэцэг гэвэл алтан гэдэг чинь бас юу үг явж байгаа шүү дээ. Тэнхээ үг явж байгаа. Төмөр, тамир, одоо бат төмөр гэдэг чинь бол Батуу Тимүр байхгүй. Батхааны Батуу чинь тэнтгэл юм явж байгаа шүү дээ. Баткан. Төмөр Баатар, Төмөр Чөдөр, Бэхбат, тийм. Бик Батэр байхгүй. Бэхбат. Телхан, Телкан. Хан. Баатар гэдэг үг бол тэрүүд тэндээс. Тэр нь Улаанбаатар гэдэг үг бол социализмын үед одоо 21 он, 24 онд Улаанбаатар гэдэг нэрийг өгөхөд казакууд энэ нэрийг өгсөн гэдэг байгаа. Улаан гэдэг нь хүү гэсэн үг. Одоо монголчууд чинь улаана гэдээ дуудаад байдаг шүү дээ. Тэр чинь хүү гэдгийг нэрлэж байгаа. Эрэгтэй үг чинь улаан байхгүй. Одоо улаан сайд гэдэг байгаа чинь улаан гэдэг нь хүү гэдэг нь явж байгаа. Эрэгтэй үг гэдэг нь явж байгаа. Тэгээс одоо өнгөний улаан өнгө биш байхгүй. Сүүлд улаан өнгөтэй таарчхан гут нь тэрүүгээр тайлбарлаад байгаа. Социализм одоо ингээд улаан талбай гэдэгтэй адилхан Улаанбаатар гэдэг өгсөн үг байхгүй. Энэ казаку сайн мэднэ. За тэгээд одоо ерөнхийдөө эхний багц лекцээр Перс, Хоризм, Туваз болон Казахын ийм одоо том философийн ойлголтууд, том ном бичсэн сөрхий хүмүүстэй танилцлаа. Тэндээс ямар үг ойлголтууд ирсэн, тэрийг энд хэн байж байгаад хүлээж авсан. Тэгэхээр энд бол ерөнхийдөө энэ нутгийг бол бидний одоо энэ Монгол улс гэж нэрлээд байгаа тийм үү? Энэ нутаг бол Орос хятад хоёр чинь энэ хилий чинь хийж өгсөн шүү дээ. Тэгээс бид нар бол хүсэлт бол зөндөө байсан. Гэхдээ олон хүсэлтүүдийг бол биелүүлээгүй шүү дээ, тийм. Тэгээд энэ нутагт байгаа бид нар ер нь бол тэр уугруудыг ерөөсөө мартаж болохгүй юм байна. Уугур юм маш их байна. Тийм учраас тэр уугурчин бичиг яваад байгаа байхгүй юу? Бид нар Монгол бичиг гэж буруу хэлээд байгаа шүү дээ. Монгол бичиг гэж дэлхийд дээр байхгүй шүү дээ. Тэр уугурчин бичиг яагаад энд их хэрэглэгдсэн гэхээр энд маш их уугрын юм яваад байгаа. Энийг бид ерөөсөө цаашаа тэрсэн нэг уугурч нэг хятадын нутагт ороод Шинжаа уугур болцсон учраас бид нар ч ингээд жоохон ингээд зай бариад байгаа байхгүй. Тэд нартэй уулзах юм бол уугрын нутаг руу орох юм бол бүр ерөөсөө бид нар маш их мэдлэг олж авах юм байлээ. Маш их олон асуудалтай танилцах юм байлээ. За дараагийн лекц бол ерөнхийдөө энтэг рүү орно. Одоо ингээд баруун талын хэсэг багц 3 лекц ингээд дуусж байгаа. Дараагийн одоо 2 лекц бол багц 2-д бол энтэг төвд 2 байгаа. Тийшээ явж тэндээс одоо бид нар лөө юу ирсэн. Тэрийг бид нар өнөөдөр хэрхэн ойлгож хүлээж авах гэсэн. Тэгээд тэр Монголын философи 4 тэндээс гарах хэвээр. Өнөөдөр ингээд энэ лекцээр Монголын философи 3 өндөрлөж байна. За анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн лекц хүртэл баяртай.